Сайн бацхан үзэгч сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, спортын анагаах ухаан, спортын гэмтэл, за ер нь эрүүл мэндийн зөвлөгөөх зорилгоор хийгдэж байгаа подкаст юм аа. Анхны дугаар эхлэхэд бэлэн боллоо. За, миний бие гэмтэл цогийн эмчилэмж Баяр Жаргал, за мөн хамтран хөтлөгчөөр анагаах ухааны доктор, гэмтэл цог, яс үеийн эмчилэмж Батлага маань байна. За мөн манай анхны дугаарт зочноор оролцож байгаа спортын сэтгүүлч, тайлбарлагч Батцаяа маань байна. За өрсөнд баярлалаа. За ирсэн баярлалаа. За эхний дугаар дээр бид нэр ерөөхдөө спортын гэмтэл гэж ер нь юу юм? Спортын гэмтэл ер нь хэр зэрэг тохиолддог талаар ямар хөө арга хэмжээ авдаг талаар ерөөхдөө ярилцъя гэж бодож байгаа. За спортын гэмтэл гэж ер нь яг тодорхойлвол юу гэж хэлэх вэ те? Мэргэжлийн эмч хийсэн тий. За тэгэлгэх нөгөө яг идэвхтэй хөдөлгөөнөөр ажиллаж байгаа, хичээлж байгаа хүмүүстийн дотор ч элит тамирчид орчин тий. За дээрэс нь спортоор сонирхогч, за мөн найз нөхдөд спортоор хичээлж явах үед авсан гэмтлүүд спортын гэмтэлтэй орно. За мөн тэр нь хөвчлэн яс үе булчингийн гэмтлүүд илүү төлхөө орж ирж байдаг. Тэрний үгээр хэлбэл ерөнхийдөө тодорхойлж байгаа талаар биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж явах явцад гарсан бэрхшээл гэмтлийг спортын гэмтэл бэрхшээл гэд нэрлэж байгаа. Тэгэхээр энэ тодорхойлтноос авч үзлээр зэрэг одоо нийтийн дунд ерөнхийдөө спортын гэмтэл гэхээр заавалчгүй тамирчин хүн авах гэдэг юм шиг сонсогдоод байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ тодорхойлтноос харахаар аливаа биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж явах явцад гарч байгаа гэмтэл гэдэг учраас энгийн иргэд одоо бид бүгдээрээ л гэмтэх эрсдэл болоод байгаа юм л та. Одоо фитнес хийж байгаа литр үзэн хүмүүс шүү дээ. Унтсан ч юм уу. Тийм нөгөө талаар нэг албан байгууллагууд тэнцээ ер нь намар болохоор л хэлдэг шүү дээ. Гинт спортын уралдаан тэнцэн болол тэн дээр чи одоо яг заавалчгүй тамирчин хүмүүс биш. Тэгээ ингээ эргээд ямар нэгэн хүмүүс бүгдээрээ л одоо би хүртэл одоо анхаарч сурдаг нэг жишээ л дээ. Одоо манай эмнэлгийн байгууллагатай байлаа гэхэд л ингээл тэмцээн уралдаан болохоор 5-аас зэрэг 5 ангууд бидний тоо хөрөхгүй шүү дээ. Хүчээр. Тэгэл одоо би тамирчин биш ээ шууд заалан тоглоод явчихдаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд нэлээд илбэг тохиолдол. Тэгээ энэ удаагийн дугаараар нөгөө таны сонгосон шалтгаан бид нар багаараа нэлээд ярилцлаа л да. За эхний дугаар ямар ч гэсэн сонирхолтой спорт мэддэг хүн байх хэрэгтэй юм байна. Тэгээд нэлээд хэдэн хүмүүсээс асуулаа өөр чи ер нь спортын нэвтрхий төлөх юм бэлээ. Тэгээ нөгөө талаар би сонссолтой нөгөө хамгийн олон төрлийн спортын тайлбар хийжсэн гэж хэлсэн. Энэ талаараа ярил. За яг нэг багаас нь спортын бүх төрлийг сонирхдаг гэсэн. Тэгээ манай Эрдэнэтийн чинь давуу тал нь спорт комплекс нөө хотынхон төвд байдаг болохоор бүх спортоор нэчилэх боломжтой. Тэгээ амар дуртай одоо спортын өвчтэй гэх юм уу те. Тийм учраас бүгднгээр нь өөрөдөө хичээлж үзчихсэн. Тэгээд үзчихсэн гэдэг нь одоо юу ч юм те бүх хөрөлдөж үзэж байгаа л те. За энэ биш юм байна гэх л те. Туршаал яваад. Туршаал те. Турших гэсэн тухайд бол турчин гэж бодоагүй л те. Зүгээр ингээл спортын секцэд ороод үзээл те. Аль сонирхолтой дээр тогтох гэдэг шүү дээ хөхт чинь те. Тэгэл хөл өмбөг сагс магсан дээр тогтоол явсан. Тэгээд дээрэс нь нэг хүүхдүүд 5 цаг айгүй уншдаг ус учраас бүх төрлийн спортыг уншдаг. Унших юм багтаа. Одоо ч юм уу зөвхөн хөл өмгийн юм ч юм уу зөвхөн сагсны юм үзээд уншаад явах боломж нь зөндөө болчихлоо ш. Тэр үед юм байгаагүй. Тэгээд бүх спорт уншаад байгаа бүгдэнд нь дуртай болчих жоохгүй мэддэг болсон. Тэгээд нөө олимп тайлбарлах болгонгод яг нөө бүх спорт мэддэг айгүй багтаа. Тэгэл тайлбарлаж мэлбэрч. Энэ бол тайлбарлаж үзээгүй спорт арга байхгүй тий. Үндэсний бүх уран гулгалт одоо юу гэдэг юм те. За багийн спортууд бүгдээ керлинг, мөрлинг ерөөсө тайлбарлаж үзээгүй спорт юм бол байхгүй. Одоо үүдийн бид хоёрын зорилго болохоор нөгөө альва спортыг ингээд нийтэд түгээх нэг зорилго байгаа. Тэгэхээр түгээрээ дагаад спортоор хичээлж үзснээр хүний бие махбодод айгүйх эерэг хандлага өгдөг, эерэг мэдрэмж өгдөг, эрүүлждэг ч гэх юм уу те. Тэр талаараа ер нь өөрчлөн бодлоор хамгийн одоо Монголын мэдхгүй спорт ч юм уу тиймэрхүү спортын төрлөө. Ер нь нэг нийтэд нэг мэддэггүй, нэг бол мэддээд энэгээр хичээлжүүлж гисэн ч юм уу тиймэрхүү спорт гэдэг. Ховор спортын төрлөө. За яг ховор гэхэлэр одоо хэцүү юм да тий. Манайхан ч айгуудыг сонирч нөө гадны одоо нөө анх өвлийн спорт тайлбарлаж байгаа нөө керлинг гэх спорт 2006 онд тайлбарлаж байгаа байхгүй. Төрөний нэлийн Монголд анх удаа дамжлаа. Тайлбарлаж инсэж үзчихсэн нэг ах. Эний ч холбоог байгуулчвал гадаас мөнгө өгөө гоё юм биш үү гэдэгжсэн баггүй шүү. Тиймэрхүү байдлаар байгуулсан холбоонууд бол нэлийн байд юм лээ. Гадаас мөнгө авахгүй ч тэгээд нэг одоо яах гэж ч юм уу тий. Тиймэрхүү холбоон байдаг. Тэгээ сүүлд бол яг нөө сонирхлын журмаар байгуулсан холбоонууд бол зөндөө байдаг. Рагби их гоё юм болооч бодсон шүү дээ. Рагби тамирчид нь багтаа тий. Тэгээ монголчуудад бас тохирч магадгүй яах нь тулааны юу ихтэй тий. Тэгээ мөхчүүдийг хичээлдэж яах нь манайхад хурд муу л та тий. Бас боломжийн юу амжилт үзүүлж исэн юм шиг л ч би над дээр нэг яг рагбигийн холбоогийн нэг тамирчин үзүүлж исэн. Тэгтэл бас тэнцээ нөгөө эмч байдгүй бид нэр жоохон тийм манай холбоо юм тийм. Гэтэ бид нэр яг Азийн аврагт явбал угаасаа амжилт үзүүлэх нь тодорхой гэж ярьж лээсэн.
Миний бодлоор монголчууд эмэгтэй спорт дээр бас жоохон анхаарах хэрэгтэй болов уу гэж боддог шүү дээ. Яг тэгэхээр одоо эмэгтэйчдээ харахаар эрэгтэй эмэгтэй спортын дэлхийн хөгжилч угаасаа ялгаатай шүү дээ. Одоо эрэгтэй дээр газрын теннисн дээр ч юм уу Роналдо Мессигийн энэ одоо Леброны одоо хэмжээнд очинд ч баг боломжгүй байхгүй Монголоос те. А эмэгтэй дээр бол боломж аюу хөө. Яг тэгэхээр эмэгтэй дээр газрын теннис дээр Азаас зөндөн гарчдаг. Хятад ой Солонгос дээр эмэгтэйчдийн хөлбөмбөгийн лавр марууданд төрүүлсэн ч явж байгаа шүү те. Тэгэхээр эмэгтэй спортын хөгжил угаасаа бага байдаг. Аль ч одоо юм дээр одоо сагс сүүлэн бүх. Тэгэхээр эмэгтэйгээ хөгжүүлэл эмэгтэй хөгжил ирэхэд аюу манад бол ойрхон. Дээрээс нь Азийн улсууд ч мараг энэ юу Европч юу лээ баруун Аз чинь тэр чигээр нөө исламын шашин дотор эмэгтэй тамирчид баг байхгүй. Тэгээ Иран гэдэг ганц хоёрхон л персүүд байдаг те. Тэгэхээр тэгээд урагшаага Азууд руу хурдан биеийн жижиг спортын нэг юу тохиромж багтай тэгэхээр манай 100% ажлын нэг спортын хамгийн том хэсэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол эмэгтэй тамирчдын дэм боломжийг авах маа сая эмэгтэй 3-3 дээр шилдэхий тэр мөнгө авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байдлаар нөө бодлого талаас айгу зүг харахгүй бол манайхан ч нэгдэж нөө спортлын амар ялгарладаг шүү дээ. Топ 4 гэл те. Тэрэндээ хамаг мөнгө өгч чинь тэд нар Олимпиос нэг медальтай ирүүлэх юм. Одоо 120 90 тэрбум юм зарцуулдаг. Тэгэхээр спортын бодлогод бол манайх угаасаа энэ төрийн бодлого маш муу байд, буруу байдаг те. Тийм учраас спорт нь хөгждөггүй тэгээд нэг юутай асуудалтай байдаг ч юм уу те. Миний одоо ойлгож байгаа бол монгол хүний бие булчин бас арай онцлогтой, арай төвчээртэй, арай хорт хүчний одоо огцом гаргах чадвар сайтай. Тэрэн шиг одоо ямар спортууд дээр илүү потенциалтай вэ? Одоо ингээл Африк баах улсуудын нэг ягаад энэ спорт сайн байдгийг ингээл зөндөө судалгаа хийж үзсэн л дээ энэ бол. Тэгэхэд бол яг би урд нь бол нэг юм дээр ярьжсэн, нэвтрүүлэг дээр ярьжсэн. Одоо ч Африкууд тэр Этиопиуд ягаад хурдан байдаг, Нилот хүмүүс ягаад хурдан байдаг нөө мал гаршуулдаг. Тэнгүүл нөгөө чинь мал гаршуулгаад морь байхгүй, нохоо байхгүй учраас хүүхдүүд нь хариулдаг учраас хурдан байдаг ч юм уу те шилэл. Тийм учраас шагааны юун жижиг гэн те ясан жижиг хөлн нарийн хуурт. Одоо өмнөд Судан ягаас агсаар өндөр маш хурдан амжилт мөч. Өмнөд Судан ч яг тийм хүмүүс өндөр амар дэлхийн дундаж өндөр бол айгүй өндөр юм билээ шүү дээ. Тэгэхээр тийм давуу тал. Монголчуудыг харахаар манайхан ч бол одоо ингээд бүхний төрлүүд дээр сайн байгаад идэв шүү дээ бол тийм. Бүхний төрлүүд дээр сайн байгаад идэв. Гэхдээ яг тийм одоо хот руу шилжээд илүү нэг энэ багийн спортын төрлүүд те хот ч угаасаа өөрөө багийн амьдрал шүү дээ тийм ч та. Спортоор ярих юм бол бид нэг хөдөө ингээд ганц ганцаар амьдарч одоо хот амьдарч байгаа. Энд чинь бол багийн спортын зам гарах хүртэл багийн тоглолт те. Байгууллагад ороод ажиллах хүртэл багийн тоглолт шүү дээ. Тэгэхээр яг тийм байж байгаа болохоор багийн сэтгүү айгүй хөгжиж эхэлсэн болов уу гэж боддог байхгүй. Тэгэхээр би бол багийн спорт бол айгүй боломжтой. Яг нь нурууны хувьд ч гэсэн одоо Монгол хүүхдүүд айгүй өндөр болж байна л та те. 2 метртэй хүүхдүүд одоо сагсны дээдлийг дээр нэлээд гарч байна. Хөл бөмбөг дээр бол юуны цэцлүүд илүү их баха одоо тесрэлтийн цэцлэг бол манайх тесрэлт айгүй муу шүү дээ. Яг стамина бол айгүй баха. Монголчууд те. Стамина айгүй угаас өндөрлөг газар байдаг. Одоо 1300 Улаанбаатар те. Манай Эрдэнэт бол 1500 тэгэхээр өндөрлөг газар юм бол стамина айгүй 90 минутын турш ч юм уу гүйчүүд бол асуудалгүй байх. Голон дээр нэг тесрэлтийн асуудал дээр айгүй том юу гард юм бол болж боддог шүү дээ. Хурдан шүү дээ. Одоо ингээл спортуудыг харахад өршин бодлоор яг аль спорт төр илүү их бэртэл гэмтэл гарч байна. Бэртэл гэмтэлч одоо тэгэл нэгдүгürt би бол ингэж харсан. Хамгийн өндөр хөгжиж байгаа спорт төр гэмтэл гэртэл гарч байгаа. Яг бол тэр чинь өндөр хөгжөөнд чинь тамирчдын өсрөл лаг болж байна. Хурдан лаг болж байна те. Яг л би энэ юун дээр харсан. Бүр ингээд олимпийн наадмыг харахаар олимпийн наад модерн одоо олимпийн спорт эхэлж байгаа шүү дээ 896-аас те тэр үед чинь хөл бөмбөг сакс болол бүгд үсэл эхэлж байгаа. Спортын хэмтэл айгүй их гаж ирсэн юм лээ. Тэгээ хүмүүс гайхална одоо яах вэ хүүхэл ангаа ухаан өгч өгөө. Тэгээ дараа нь тэр 50-аад оноос ч юм уу спортын дайман дуусаад ер нь спорт руу илүү анхаарч эхэлсэн. Тэр үед тамирчдын ур чадвар өсөд спортын хэмтэл айгүй хөндөр байсан гэдэг. Тэг чи сүүлд энэ 2005 оноос хойш юм уу да спортын хэмтлүүд айгүй хүнд болж гисэн юм байна л да. Нэгдүгээр илүү мөнгөтэй уягдаад эхэлсэн. Яагаад гэвэл чинь 2012 онд Дерек Роуз Филадельфиад тоглож гимтчихдээ штэ. Зөв өвдөн гимтчихдээ лөө те. Гуугаа те. Баруун өвдөн өвдөн гимтчихдээ штэ. Зөв өвдөг санагдах юм. Тэгээ зөв өвдөг гимтсэн чинь NBA-гээс юу байсан юм бэ? NBA болон Adidas брэнд Chicago Bulls гэдэг одоо клуб бид нар асар их мөнгө алдчих гэсэн. Одоо тэр ч одоо айгүй өндөр үнэлгээ. Тэнгүүд тэд нар яасан бэ гэхээр бидний хамгийн гол өсөлтөгч бол гэмтэл юм байна тий. Тийм учраас бид нар спортын гэмтэл маш их хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар нэг бүтээгдэхүүн ингээд хөгжүүлж яадаг. Тэр бүтээгдэхүүнээ ганцхан гэмтлээс л алдчихд юм байна. Ямар ч мөнгөгүй болчихдог гэдэг. Тэгээд Дерек Роузын юунаас яагаад спортын салбарт айгүй хөрөнгө оруулж гэсэн юм бэл. Энэ одоо энэ эмнэлгийн салбарт. Тэгээд одоо юу ч намайг анх ингээд 2005 онд ингээд тайлбарладаг байгаа. Тамирчид ACL буюу өвдөгний чагтаа холбооны гэмтэл авахд багадаа жил агаас 2 жил. Ихэнх нь карьер нь байхгүй болдог ч юм уу тий.
тим байсан бол одоо бол ерөөхдөө нэг 8 сар 10 сар гэдэг сарууд намайг багассан тий. Ядаж нэг жил гарантай ч юм уу. Тэгсэн чинь тэрний давуу тал нь болохоор Дерек Роузын гимтлээс л айгүйх нөө спортын ангахын хөрөнгө оруулалт хийж гисэн. Хөрөнгө оруулжингууд судалгаа нэх болсон. За тэнгууд тамирчид дээрээс нь маш өндөр өсөрдөг болсон байна. Одоо би нэг биомеханикч залуутай уулзж хат хийжсэн байхгүй. Хүний дотор ингээд нэг юуны өсрэлтөнд нөлөөлдөг булчингууд байдаг гэдэг. Тэнгүүл тэр булчингууд нэгээд морин төрлийн амьтад идэх байдаг гэдэг. Тэнгүүл тэр нь хөгжсөн хүмүүс ч айгүй өндөр өсөрдөг. Одоо Жордан ч юм уу те, балетч ч юм уу. Тэнгүүл одооны тамирчид чинь бүгд юм болцсон. Бүрстэ ямар ч алгаа авахгүй. Юун тэр Жордангийн төсөлтөд хэд дунгалахаар амар болцсон. Тэнгүүл тэр чинь тим их төсөлт гарч байгаа, тим их хурд гарч байгаа юм чинь буухтай яах вэ? Буцаад гимтэл нь эрсдэл өндөр болчихдог гэдэг. Тэнгүүл маш их тамирчид хүнд гимтдэг болцоо. Одоо NBA бол амар шүү дээ те. Америк хүлэн бөмбөг. Тэгээ айгүй их гимтэлтэй. Тэгээ тэрнээс л одоо ерөөдөө спортын гимтэлд айгүй хөрөнгө оруулаад ингээд тамирчдын гимтлийг одоо өмнө нь яаж гимтэхгүй байхгүй те. Гимтсний дараа нь яах вэ? Айгүй болсон сэргийлэх байдлууд айгүй болцсон. Тэгээ бэжээс чи бас нэг асуудал гарчсан. Эмэгтэй тамирчид маш их гимтээд эхэлсэн. Тэг чи эмэгтэйчүүдийн өвдөгний гимтэл, эрэгтэйчүүдийн өвдгийн гимтэл ялгаатай байгаа. Бид нар сүүлдээ Дерек Роузын өмнөх хүүг нь бичсэн. Өө тэр эмчин хэм бэлээ да. Тэр номыг орчуулж яхад гэж байгаа байхгүй. Өсвөр насны хүүхэд эмэгтэй тамирчид өвдөг хамгийн их гимтдэг гэдэг. Хоёр бол илүү мэдэх байгаа. Одоо энэ өвдөгний энэ займаа нараа богинохон мэд юм шүү те. Тэгээ гимтэл хурдаа авдаг. Тэгээ тэр Английн эмэгтэй чигийн баруун зүгрийн хамгаалагч бронз гэдэг тамирчин мэдэх байхгүй. 7 удаа гимцсэн гэж байгаа өвдөг нь янз янзын байдлаар. Тэгтээ чагтаа холбоос нь 3 удаа гимцсэн. Тэгтээ одоо ингээд стил тоглож байгаа те. Тэгсэн чинь эмэгтэй тамирчид яагаад гимтээд чинь эмэгтэй тамирчид судалгаа бага учраас энэ эдийн эмчлэхэд удаатай нэгдэг тийм. Дандаа нөө эртний хүмүүстэй судалгаа хийчихдээ юм байна л да. Тэгээд ингээ харахаар спортын гимтэл бол сүүлийн 10 хэдэн жил бол бүрстэ яг хөрөнгө оруулалт маш ихсээд дээрэс нэг тэр гимтлээс хүмүүсийг одоо яах магадлал өндөр болж байгаа тийм хэрэгч юм. Зөв. Би тэр номыг орчуулгаад яг тиймэрхүү юмнууд байсан. Одоо тамирчны одоо хамгийн гол байсан бол гимтэлтэй. Тэгэхээр үний тусламж хамгийн чухал байгаа шүү дээ. Иргэн спортоор. Манай сая судалгааг ярьсан те. Судалгаар яг спортын тамирчид клубын одоо баг хамт олонны дундх судалгаа эсвэл зохион байгуулалтын судалгаанууд хэр явагддсан бол за яг эрүүл мэндийн судалгаа би яг үнэхээр мэдхгүй. Тэг яг нь гимтэж байгаа тамирчдаа уулзах ч юм өөрөө гимтжсэн нь туршлагууд зөндөө болохоос яг нарийн судалгаа хийх юу яг ингээл өөр чи ингээд спорт тайлбарлаа авчих хооронд ч юм уу нэг бол үзэж явах үед чинь яг одоо сэтгэлд хоногчсон гэж хэлэх юм чааш. Ер нь хамгийн харсан хүнд гимтэл байсан. Тамирчид зөндөө шүү дээ. Зургатаар бол зөндөө тэгэл амьдрал дээр яг л нөө Монголд нөө лиг айгуух зохион байгуулалт гэсэн сагс сүлэн үе одоо директор чинь сонирхч юм нэгэл тэн дээр ч айгуу хүн түнд хэлээд байгаа нөө. Тэр хад амар хэмтлээд байдаг шин. Гойн угарж байгаа хэмтлүүдээр харж лээсэн гიშгэ гарцсан те хүмүүс болж байгаа. Тэгэл яг өвдөгний энэ хоёр ноног ясаад чи Тибула Фибул. Тэр хоёр чинь нэг нь угардаг бат хоёулаа ингэ зэрэг угараад унжиж байгаа юм жаа. Тийм гэмтүүд бол бас нэлээд харж байсан. Погбаг нэ хугалж ийлээ. Тий. Яг хөлөн зургатаар бол зөндөө шүү дээ. Яг амьдрал дээр харсан нь бол бүр амар л гэдэг юм лээ. Тий. Яг спортын гэмтлийг ингээд дотор нь ангилж үзэж болж байгаа юм л да. Нэгдүгээрт нь одоо хат үед буюу одоо түрүүн ярьдаг ясны гэмтэл те. Энэ өөр хат үеийн гэмтлгээ явуулдаг. За зөөлөдийн энэ хат үед дээр ер нь хамгийн их тохиолддог нь ингээд үзээ явж ахлаар эгэм ясны уурал их тохиолддог. Энэ хөвчлэн нөгөө нэг экстрем спорт буюу одоо мотоспортын одоо миний нэг таньдаг найз байжлаа. Ингээл моцикл одоо 7 удаа моциклнаас 7 удаа ясаа болж байгаа юм. Нөхөр 7 удаа хаалганд орж байгаа. Гэхдээ унсаар л дуртай хон тий. Дуртай тэр дуршлыг болгож идэггүй. Гэхдээ ер нь л яг экстрем спортоор бол эгэм ясны уурал ч юм уу. Ясны уурлууд хэлбэгдэх болж. Дараагийн дугаарт нь юу байх вэ гэхээр зөөл идэх гэн тий. Зөөл идэхлээр одоо нөгөө бидний ярьж байгаа яс үе биш ээ. Үе холбоос шүрмэс хамгийн дотроос элбэгдэх болдож байгаа. Менискус буюу жиргч мөрс гэж ярьдаг тий. Тэгээ одоо ACL буюу урчигтай холбоос. Ер нь энэний гэмтлийн зөөл идэх гэмтэл дотроо нэг 70-80% эзэмшилт юм байна. Ер нь бол спортын гэмтэл төр. За тэгээ дараагийн дугаарт нь болохоор дахиад нэг ангиллаар зэрэг толгой үзүүний гэмтэл гэж хэлдэг. Энэ дээр одоо нөгөө регби, нөгөө Америк хөл бөмбөг. Энэ дээр толгой үзүүнэл. Дээрээс нь 4 дугаартай бас мотоспорт ордог. Нөгөө чи машинтай хоёрыг авчдаг. Энэ нь бол ер нь амь насанд нэлээд занал хэлсэн гэмтэл болж өртөг. За дөрөвдүгээр нь ангилж үзэхлээр эдгээр гэмтлүүд бүгдээр хавсарсан байдлаар тохиолдож байна гэсэн. Тэгэхээр энэ английн үзэж авахлаар ер нь бол спортод хамгийн их хэлбэгдэх тохиолдож байгаа нэр ACL буюу өвдөг нэг гэмтэл бэртэл нэлээд их тохиолддог. Тэгэхээр ер нь одоо энэ лигийн хугацаанд ер нь Монголоос гадагшаа явж орсон тамирчид хэрэг байдаг бол хаалганд.
Юу нэлийн байд штэ. Ер нь анзаараад тахаар миний мэдхээр болохоор одоо Төвшинбаяр аваар 2 өвдөнд хоёул. тий сагснаас төрөө Баттөр орж исэн юм шиг л Солонгос. Нилээ маа. Нилээ маа. Ихэнхдээ Солонгосоор тэр Пак Сунгийн нөө тасгалж ирсэн штэ. Сагсан дээр тэр чи ирээд айгүй олон хүмүүсийн бас гимтлийг эмчлүүлэхээс Солонгосоос явуулж ирсэн шүү. Монголд бол ерөөдөө нэг хэсэг бол гимтэл баг эмчилдэггүйсэн юм да. Одоо сүүлдэл гайг болж байгаа тий. Манай ч одоо сүүлийн 15 жилийн хугацаанд одоо 2000 Дуран гимсч хэд оноос эхлэв. 10 оноос хойш орж ирсэн. Тэгээд анх гимтлийн эмнэлэг дээр орж ирсэн бол одоо улсын болоо хувийн эмнэлгүүд дээр тусламж үйлчлэг бас гадаадтай харьцуулахад нэг төвшөнд бараг хүрч байгаа шүү. Энэ бол өвдөг мөвдөг бол манайхаас их гайгүй юм шиг үлээ шүү дээ тий. Одоо л ерөнхийдөө ер нь дэлхийн жишг сайхан нэг манай эмнэлэг дээр нэг спортын анх ухааны форум гэж зохион байгуулалаа л да. Тэрэн дээр ингээд ярилцаад ер нь нэлээд хэдэн тамирчтай гөрөө 60 гаруй тамирчин нэг 15 6 холбоотын тасгалжуулагч нар ирээд тэр үед тэнцээ юу ярьсан бэ гэхэлэр ер нь одоо Монголд хийгдэж байгаа хаалгаа ямар хаалгаа байгаа дэлхийн чиг хандлага тий олон улсад ер нь энэ спортын гэмтлийн хаалгаанууд хэрэг хийгдэж байгаа Монголд хийгдэж гинүү гэдэг байлаар яриад ингээд нэг консулиум маягтай хоорондоо ярилцсан явж байхад ер нь бол нэг спортын гэмтлийн 80-аас 90% нь Монголд хийх чадамжтай болсон. Тэгээд одоо сэргээнцэх физик эмчилгээний аппаратнууд ч гэсэн бүгдээрээ байгаа. Тэгээд саяны нөгөө асуусан асуултан дээр би яа тэгж хэлээд байгаа юм гэхээр ер нь нөгөө нэг гадагшаа хүмүүс их явдаг болчихжээ. Яг энэ бол гэхдээ миний хувийн бодол та. Нэг хэсэг Солонгос их явдаг гэсэн. Ер нь альва хүчлэл данган спортын гэмтэлд хаглаа гэхээр Солонгос. Дараагийн дугаар Турк руу явдаг. Тэгээ одоо сүүлийн үед бол Хятад руу явж байна. Тэгэнгүүт миний харж байгаа үнцэг юу гэхээр энэ нэгт нэг зардал мөнгө их явж байгаа. Тий. Хоёрт энд хийгдэж байгаа юмнууд тийш явж байгаа боловч сүүлийн үед бол нэ ялангуяа Солонгос, Турк бол бизнес болсон. Ер нь бол нөгөө зах зээл нь Монгол тэгээ ойрхоо явдаг юм. Тэнгүү нөгөө талаараа буцаад тэнд хаглаанд орж ирээд одоо Солонгост орсон хаглааг би энэ ч дахиж орж ирсэн гэс надад байж л. Тэнгүү тэр нэг бол эмнэлгээ буруу сонгоод байна уу? Надад яг тийм мэдрэмж төрөв. Тэгээд нөгөө талаар өөр хүний хийсэн хаалгааг би хянахад амар хэцүү. Тэгэхээр ер нь бол энэ урсгалыг бас ингээл зөксөмөр санагдал идэвтэй. Яа тэгэхээр Монголд энэ хийгдэж байгаа бүх хаалга Төвшинбаярын гэмтлийн үед бол чинь 2008 он билүү те. 8 оны үед бол Монголд яг тэр хаалга хөгжөөг байсан. За одоо сая тулгаа ярьлаа те. 10 оноос хойш Монголд энэ нэ ялангуяа энэ өвдөгний хамгийн хэлбэг тохиолдож байгаа хаалгааг бол хийж байгаа зөндөө олон эмнэлэг байна. Тэгэхээр тэрийг бас нэг урайлмаар ч юм шиг те. Бас тийм байна те. Өвдөг гэлтгөөс шагаа мөр тий тохой. Яг тэр нэг юу хийж хахад нэг за түнхний дуран одоохондоо Монголд орог байх шиг байна. Түүнээс шагаан дурангийн хаалга, нурууны дурангийн хаалга, өвдөгний дурангийн хаалга, мөрний дурангийн хаалга Монгол эмчнэр бүгдээрээ хийж байгаа. Ерөнхийдөө тэгээд Япон юу Солонгос болон Туркээс ер нь их ялгаагүй. Тий. Ер нь бол нэг тийм дан ганц Солонгос ер нь ингээд дэлхийн түвшинд одоо ингээд очиод хуралцаглаа. Одоо нэг үе яваад бол нөгөө манай эмчнэр чи өөрсдөө нөгөө олон улсын чуулганд явдаг хилтэй болцсон. Дээрээс тэнд очиод одоо хамгийн ойрхон жишээлбэл Солонгос лавлаа. Солонгос цаар ингээл Азийн ямар нэгэн хурал зохион байгуулалтад асуудалгүй бид нэр очиод тэнд юу хийж чинь бид нэр юугаараа дутчих чинь гэдэг юмыг бол харчаад байгаа байхгүй. Тэгээ хийгдэж байгаа юм хараад би Солонгостаас нэлээдэн эмнэлгүүдээр очиод хамт хаглаанд ороод явж үзчихлээсэн. Чадрын хувьд бол тэнд нэг дутаад байх юм байхгүй. Миний хийдэг юмыг л хийж байгаа. Ялгаатай юм юу л одоо юу гэдэг тухайн улс орн болгоны мэдцэлийн техник стандарт нь жоох өөр. Бусдаар яг сэргийгдэж байгаа бүтцэл яг адилхан. Түүний дараа авж байгаа арга хэмжээний хувьд жоох ялгаатай биш магадгүй. Юу гэдэг Америк, Герман, Солонгос, Япон гэтэл жоох өөр. Яг сэргийгдэж байгаа тэр анатомийн бүтцэл адилхан. Би болохоор бас тэгж хараад байна. Манайх ингээд нэгдүгээр эмчнэр маань өөрсдөө нэг манайх хэмжилж чадж байгаа шүү дээ мэдээлэл айгу бага гэж магадгүй. Хоёрдугаар нь манад үзүүлэхэр чинь нэг тийм бусад нэг асуудлууд нь байдаг ш. Логистикийн асуудал айгу нэг цаас маас бүртүүлнэ одоо юу гэдэг юм те. Улсын эмнэлэг чинь нэг асуудал идэв ш. Те. Энд очин тэнд очин гэл айгу мэддэг. Солонгос ч юм уу ингээд би ч гэсэн гадны эмнэлэг дээр очихоор айгу хурдан шуурхаа бүх юм айгу тодорхой байдаг ш. Те. Манай тийм хувийн эмнэлгүүд бол гайгүй тийм те. Улсын эмнэлгүүдийн тодорхой байдал нь айгу хэцүү байдаг. Тийм учраас тэр тодорхой байдгийг тодорхой болгоход бол таньдаг хүн чинь айгүй уртан тодорхойлоо өгчдөг тийм юм байдаг. Тийм учраас энийг айгүй гой тодорхой болгоо. Тэгээд хувийн эмнэлгүүд дээр үүд чимдээ
одоо энэ гоё хийж байгаа шүү гэдэг энэ кейсүүд айгуу гоё гаргаж хараад тайлбарлаа те. Манайх ингэж хийдий шүү гэхгүй одоо хүмүүс чинь ингээд хүнд гэмтэл авчаад энэс асуух гэхээр эмчнээс асуулаар ерөөдөө нэг солонгос шилдэг боловч эргэн тойрны хүмүүс тэнд ажил эмчлүүлээд ирсэн тэнд сайн байдаг гэл тэргүүрэл явчих шүү дээ бол те. Сайн нөгөө бичиг цаас гэдэг тэр бас ялч үнэлтэй улсын эмнэлэгч эмнэлэгч одоо нөгөө нэг юу гарч ирээд одоо манай нэг жоохон хазаах гэдэг шүү тий. Эрүүл мэндийн даатгал яг одоо юм байдлаар амар төвхтэй байхгүй. Одоо чинь улсын эмнэлэгтэр тодорхой хэмжээнд эрүүл мэндийн даатгал үйлчилдэг гэсэн байл. Одоо нэг эрүүл мэндийн даатгал чинь жоохон хязгаартай болсон нөгөө даатгалын сан ер нь дуусчаад байна гэж яриад байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан одоо ингээл үйлчлүүлж байгаа хүмүүс хурж ирнэ эрүүл мэндийн даатгалын хөнгөлт байхгүй болонгууд нөгөө иргэнээс гарах зардал маань ер нь яа би ингээл тамирчтай ингээл ойр ингээл байж хахад яг бэлэн мөнгөтэй тамирчин ховор шүү дээ. Тийм байхгүй хэцүү. Үнэхээр хэцүүтэй. Тэгэл ингээл гуугаал хүчил яа ингээл үйлчлэх нөө эрүүл мэндийн даатгалын хөнгөлтөнд байдгүй. Ирнээс гарах зардал өндөр болчих гээд байдаг. Тэгвэл энэ дээр нэг кейс ярьсан. Одоо эсрэгээр Монголд бас нөгөө даатгалын систем айгуу гоё хөгжөнд байл л да. Одоо нэг хэсэг чинь лигийн тэмцээн байхад эрүүл мэндийн даатгал бараг даатгалдаг байсан баг. Сүүлийн хэдэн жил л очиж шнэ. Ослог эмнэлгийн даатгал заавал даа. Тэр айгуу гоё систем санагдсан. Тэгвэл одоо яг сүүлийн шиг сайн нэг 2-7 хоногийн өмнө, тийм 7 хоногийн өмнө нэг хөлмөгийн тамирч хурц надад хаалганд орсон баг. Тэр баг нь даатгуулсан. Тэгмэд бид нэр эрүүл мэндийн даатгалыг гуугадаг шаардлагагүй. Шууд эрүүл мэндийн даатгалаас нөхөрлөлбөр нь ороод ирчихэж байгаа байхгүй зардлан. Тэгэнгүүт тэр нь өөр иргэнд ч төв учруулахгүй, багт ч төв учруулахгүй тийм байдлаа. Тэгэхээр бас энэ эрүүл мэндийн даатгал ингээд товийн эрүүл мэндийн даатгал аль болох ингээд тамирчин клубын хэмжээнд ч юм уу хэрвээ хичээлж байгаа бол бэлтгэл дээр гэмтгийг өгөөсөхгүй шүү дээ. Гэмтэл бол ерөөсөө л 24 цаг хараал явж байгаа шүү дээ. Тийм учраас бас ослог гэмтлийн даатгалд иргэд бас ингээд ялангуяа тамирчин спортоор хичээлж байгаа хүмүүс даатгалчвал айгүй амар юм байна л гэсэн үндсийг л хараалаа. Би болохоор энэ сэдвийг нэг сэдв хайлж байгаа гэж бодохгүй нэ. Яг л нэг яг зөвхөн имчилгээний мэдээлэлээс гадна ингүүл хурдан имчилүүлдэг шүү гэдэг мэдээлэл өгөх нь бас зөв гэж бодож байна. Одоо даатгал дээр эдрээ өтөд нэг 30 нэмхлийг зохион байгуулж тэр Монро даатгал гэдэг нэг даатгалын компаниг санал тавьчихсан байхгүй. Ингээд бүх тамирчтай ингээд даатгуулж байгаа тий. Тэр нэг өндөр үнэтэй байгаагүй нэг хүн хийдэж байлаа да. 30-40 мянган ч даатгуулж байгаа. Тэгээд гэмтэл гарах юм бол ингээд буцаагаад нөхөө болгодог юм ярьж байгаа байхгүй. Тэнгүүд би тэндээс юу харсан бэ гэхээр тухайд лигийн байтугай энэ Монголд юм даатгалтай тамирчмаар байгаагүй байхгүй. Тэнгүүд одоо яасан бэ гэхээр лиг нь хөгжөөд маш их мөнгө эргэлдэх болонгол тэр чинь нөө Дерек Роуз чинь нөө бараа бүтээгдэхүүн болж эхэлж штэ тамирчин чинь. Тэр чинь одоо тамирчин хүн гэж харахгүй за энэ бол манай одоо бараа л гэж харж байгаа штэ тий. Тэнгүүд тэрийг нөө нэг гимтэхгүй яахгүй бол хүмүүс чинь тэрийг илүү даатгалт амраалдаг, илүү анхаардаг те. За чи ерөөдөө жоох энийг анхаараарай. Чи боо хуурай даатгалч, нэг бол багаараа бүгдээрээ даатгалж гэдэг ч юм уу. Ийм даатгалын системүүд одоо яг гой ороод ирсэн. Тэнгүүд энэ дээр хувийн даатгалын компаниуд амар их араас гүйдэг болсон байл шүү дээ бол те. Танаа багийн ингээд даатгач. Сая бид нар нэг спорт ингээд өнгөрсөн жил нэг арга хэмжээ юуж яриа нэг тэр даатгалын компаниуд дээр орчиж байгаа байхгүй. Тэр ингээд спортын юмнуудыг бол даатгаж авъя, багаар нь авчия гэдэг юм ярьж байгаа. Тэнгүүдээ тэр чинь эмнэлэг даатгал хоёр чинь баг хамтраад ичт юм л шүү дээ тий. Тэнгүүл тэр чинь нөө тамирчин хүнд айгуу даваа тал. Заавал даатгалын компани эмнэлэг гэж аахгүй хоорондоо бичих цаас яагаад тахгүй бүрдүүлээд тахгүй. Тэгээд тамирчид маань ерөөхдөө айгуу даатгалдаг болсон байл одоо. Тий. Анзаарах нь одоо бодолт анан 500 сая төгрөг авч байгаа шил тий. Жилийн тий. 500 сая төгрөг авч байгаа нь ч одоо даатгсан дээрээс тий. Тийм үстэй. Шал дэмий цалин өгнө үстэй тэр ч болоод. Тий. Ер нь нэг дан ганц тамирчин ч гэлтгүй ер нь иргэдчихсэн. Одоо тээврийн хэрэгслийн даатгал хүн болгол хийлгээд шүү дээ тий. Дараа нь элдв анзын эрсдлэг гарвал нөхөн олгоор авч. Тэрнтэй адилхан бас нэг эрүүл мэндтэй бас даатгаад тэгчүүл илүү амар. Одоо энэ даатгал дахиад хийзээ ингэж хямрах ямар ч гэсэн ингэж буцаал ороод ирэх л та. Тэгээ дахиад хийзээ бас хямрах ч үгүй ч манай улсын эрүүл мэндийн даатгал гэдэг бас шаардлагагүй. Ер нь тамирчин ч ихгүй хувь хүмүүс ч иргэдэж гэсэн өөрөөсөө хувийн даатгал бас авах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Тэгжээж тусламж үйлчлэгээ бүрэн төрийн сайн авах боломжтой. Одоо Монгол гэлтгөө бус орнууд бол бүгд л давхар даатгалтай явж идэг болцоор дэрэгдэн. Тэгээд одоо тамирчид бол хөвчлэн бол хувь хүнээсээ өөрсдөө компани сонгоод ч юм уу даатгалын компани сонгоод явдаг юм болов уу эсвэл нийгэм холбоо баг нь өөрсдөө тийм багт орсон байна уу? Баг нь. Одоо манай тамирчдад нэг юм баг. Одоо агенттай болж эхлэх байгаа. Агенттай болчих юм бол агент тэр болгоныг хариуцгачлах байхгүй. Менежер гэдэг ч юм уу те. Одоо манай дээр би шилэр нэг юм хийж дод байхгүй. Спортын юун дээр одоо ингээд яг тэр тамирчны хажууд байдаг. Дасгалжуулагчийн хажууд байдаг нэг менежер нь заавал байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Манад байхгүй учраас энэ хөгжлөөр айгүй юу үзүүлдэг, сөрөг нөлөө үзүүлдэг. Жишээлбэл орон нутгаас ирж байгаа ингээд дасгалжуулагч байгаа гэдэг. Тэр хүн бүх юм өөрөө хийдэг шүү дээ.
хүүхдүүдэд тасалж болно, бэлдэн, замын зардлаа болно, бүх логистикийн асуудлууд дааш хийдэнтэй билет аавн дээрээс менежер тасалжуудаж бүхэн байдаг те. Нэгсэн арын албал айгуу дутаа байна тий. Тэгвэл арын албыг айгуу гайгүй хэмжээнд зохион байгуулах боломж байгаа байхгүй. Яг бол нэг хүүхэнд тоглодог, нэг банкнд ажилтдаг ч юм уу, төрийн байгууллагад ажилтдаг аав ч юм уу те. Тэр нь өөрөө спортод дуртай байдаг, орой хүүхдээ үзэхдээ тэрэнд нь туслаад идэг. Тим шинүүд Монгол бед юм биш үү кейсүүд те. Энд тийд байдаг, энд таймууд байдаг. Тэгээд тэд нар ингээд юм руу ирэхэд нь тусалцдаг хот руу ирэхэд нь те. Тэгэхээр тиймэрхүү байдлаар хүмүүсийг бэлтгэх юм бол тэр агент жишээлбэл одоо тамирчнаар гараад ирэх юм. Тэр агент чинь даатгал, эрүүл мэнд те. Одоо тэр салин үндэсний асуудал, бус асуудал айгүй бол юм дан туслах байгаа. Тэгвэл тамирчид маань тийм байхгүй. Тэдний ашиглаусыг даатгалтайгаа адилхан мэдэхгүй байгаа. Тэгэхээр тийм юмнууд одоо ингээд гарч эхэлж байгаа. Тэд нар гараад ирчих юм бол ерөөдөө тамирчдын гэмтэл бэртэл айгүй олон юмнуудаас нөлөөлж эхлэх байгаа. Тэгэхээр одоо ингээд мөнгө хэрэглэж байгаа юм чинь тэр бол үсүүсээгүй гарч ирэх болов шүү. Тийм тий. Одоо ингээд спортын хэлбэр хийгээ явж чад ийм кейс хийдэг. Ямар нэгэн тамирчин гэмтчихэд гэмтснийхээ дараа буцаж эргэж орж ирээд нэг гайхалтай тийм өмнөхөөс илүү амжилт үзүүлсэн ч юм уу тиймэрхүү кейсүүд. Тийм кейсүүд бол зөндөө байх тий. Хамгийн ойрхон. Хамгийн одоо ойрхон гэвэл одоо хиймдээ одоо. За яг шууд бол орж ирэхгүй. Гэхдээ яг хүнд гэмтлийн дараа орж ирээд ямар ч асуудал тоглож байгаа тамирчид бол маш олон байдаг. Бүр юу байгаа ш нь тоглолтын дээр ямар нэгэн жижиг ясна хугарцсан ч юм уу гэмтсэн мөртлөө тоглолтоо ингээд ямар нэгэн асуудал дуусгаж байгаа тамирчид хүртэл байгаад байгаа ш тэ. Би халуун байдаг ч юм уу тэ. Тэгэхээр тиймэрхүү шинүүд бол зөндөө л байдаг л та. Тэгэхээр яг нэг хүн айгүй нөө сонь тэ. Надурч нэрийг айгүй сайн мэддэг нөө боёдны нэрийг санддаг хөвгдөг шиг. Амар их гэмтэд карьер нь унсан тамирчдыг айгүй санаад байгаа байхгүй. Буцаж орж ирээд карьерын сэргэж байгаа тамирчд яг ингээд буцаж орж ирэхгүй юм л та. Зөндөө сэргээр юу гэдэг яг харамсалтайгаар карьер алдсан тамирч. Одоо тэгэл загсан дээр бол Дерек Роуз байна те. За тэгээд энэ Брэндон Ройма гэдэг NB төр үл их байдаг шүү дээ. Энэ бол одоо энэ Грант Хилл ч юм уу те. Айгүй олон тамирчид байдаг. За хөлбөмбөдөр бол бас тоймгүй л те. Ярих юм бол зөндөө олон тамирчид ингээд өндөр зэрэг тоглосон тамирчид маш хүнд гэмтээд ирэхгүй байгаа тохиолдол аюул их байт юм л. За яг нэг олон спортоор хичээлж байсан гэсэн ялангуяа хөлбөмбөгөөр хичээлж байсан тухайн үед гэмтэл хэр контактаар үүсдэг байсан, тусламж үйлчлэг нь ямар байсан, одоотой харьцуулахад ямар байна. Тий одоо ингээд яг тухайн үед тэгэл нэг л яг л имжил байсан л та тэмцээний имжгэл тэгээ тэмцээний имж маань харъял тэр чинь одоо миний гар хугарчиж байгаа байхгүй юу. Тэгээ гар хугарсан чинь яг энэ үедтэйгээ ойрхон хугарсан чинь үе нь мултарсан уу гар нь хугарсан уу гэдэг гар хүн хараад заримдаа мэдэхгүй шүү дээ. Тэгэл дарж үзээл. Тэгэл за энэ үеийн юм шиг байна. Тэгэл зураг авахулах гэж чинь өөрөө л мэтгэлдэж байгаа байхгүй шилэл. Тэгэл очиод үзүүлж хугарсан байдаг ч юм уу те. Тиймэрхүү нүзэндээ. Тэнгүүл дараач нь дугуулж ахаа нөгөө гараа хугарчих байгаа байхгүй. Тэгэл өөрөө барыг мэдчихэж байгаа юм чи. За энэ юу нэг хугарсан байна те. Яг ягаад чи нэг ойролцоо яг энэ шууны хоёр талтай зэрэг хугарчихсан байхгүй. Жил дараалал. Хэдэн онд? Тэр чи одоо 2004 мөрөв 5 6 он юм уу? Тэгэл үзүүлэл янгуул хугарсан. Нүгэл ингээд гэмтэл дээр очингол юм чин би ихнийхтэй зураг авахлаа юм аа. Зураг авахулсан чи харангуйтаа угарцсан байна гэ тэ. Тэгэл харж яснаа дарахуу болох уу гэж бодож яснаа дайг дарсан юм а. Тэгсэн чи яг орох шиг болсон. Тэгэд энэ гар одоо гайгүй төгөхгүй. Тэр одоо дараагүй байсан бол яг болсон юм болооч дараа нь бодсон. Тэгээ дараа нь ингээд хүн гэмтчихэр чи амар юут туршлагатай болчихсон юм. За энэ яг хугарцсан байна. Зураг авахлаа гэл. Тэгэл гэмтэл дээр очих угаасаа би ч бараг хамгийн зүгээр юм нөхөд чи амар хүнд гэмтэлтэй хүмүүс байгаа юм чи. Тэгэл юм чин харж за чи ч гайгүй юм байна гэл. Их харж байгаа дараа л тэгэл оруулсан. Тэгээ дарж оруулах нь зөв ч юм уу буруу ч юм уу яах ёстой гэдэг одоо тэр чинь ерөөсө цүч өмсөхгүй байгаа шин гадаас нь харж байгаа л хийж байгаа байхгүй. Тэрэн дээр шийдвэл хоёр мэрэгжлийн хүмүүсүүд бол ямар вэ? Одоо шийдвэл ингээд гар ингээ хугарсан тохиолыг яаж эмчлэх вэ? Тийм тохиолдолд. Тоон тусламж үзүүлж байгаа эмнэлэг дээрээ мэдээж онцлогоо хийн. Тэгээд яг ямар хэлбэрийн хугарал гэмтэл шүрмс байна вэ гэдэг тэр онцлогооны хувьд бол хамаагүй сайжирсан шүү дээ. Рентгенээс гадна компьютер томограф, MRI гэдэг ганц газар ч биш олон газрууд байна. Тухайн мэрэгжлийн эмчүүд нь ч байгаа учраас онцлогоон дээр тулгуурлаад стандартын дагуу эмчилгээ хийж. Тэгэхээр сүүлийн ялангуяа 10 жилийн хугацаанд бол илүү олон улсын стандартын дагуу. Тухайн үед одоо таны гэмтэж явах үед ч одоо ганц л эмч хийсэн гэж байна. Тусламж үзүүлсний дараа буцаад нөгөө эмчийг хянах уу яадаг уу? Тийм ерөөс юм л утас муцж байхгүй. Тэгээ одоо тэрнээс хойш миний энэ гар ингээд дайлан шүү дээ. Яг энэ хэсгээр ингээд харагдаж байна одоо хоёр шүү дээ. Ингээд дайлан идэгцээ одоо тэгээ энэ тал нь жоохон дайлан төмөр өмөр өрөхөр энэ жоохон ингээд тулж молоод өвдөн. Тэгэл тухайн үед бол арай л өөр л имчилгээ өгөх байсан болчиход. Тэгээ одоо бол өөр бах те. Яг нөгөө хугарлын шин чанар онцлогоос шилтгаалаад сайн дарсан зөв ч юм уу буруу ч юм гэсэн. Магадгүй тэр дарах нь зөв л дээ. Нөгөө хугарлынхаа онцлогоос шилтгаалаад зөрүүг нь одоо дал даргаар буюу зүсгүүгээр дал даргаар зөрүүг нь гаргаж дарж юм татаж одоо чангаан гэх юм уу. Тиймэрхүү байдлаар дал даргаар оруулаад гүлтгэнэн бол буюу нөгөө гипс тавих оруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэсэн.
Тэгээ бас зарим тохиолдолд дархан зөв. Одоо нэг илэрхий одоо юу байсан бол. Тэгээ эмчилгээний хувьд л яг эмч мэрэгжлийн хүн бол яг тухайн анатомийн одоо нормал хэлбэрт нь оруулаад тэгээд жибхлийгээд борлох нөхцөлийн ангаад хөдөлгөөний хязгаарлаад одоо тэр чинь хугацаатай те 28 хоног гэдэг юм уу 6-7 хоног гэдэг юм. Тэрний дараа хөдөлгөөнд эргээд оруулах гэдэг яг энэ алгоритмын дагуу явах хэрэгтэй. Тэгжээж одоо нөгөө үе мөчний одоо хэлбэр бүтэц сэргийж хөдөлгөөнд орно шүү дээ. Тэр үед бол зүгээр хилээл явуулсан. Тэгэл за нэг сарын дараа ч юм өөрөө харж байгаад юуг авчих гал. Тэгэл буцт эмчтэр үзүүлэхгүй шүү дээ. Одоо л өөр бах те. Эмчтэйгээ бол ууц муцж явах те. Гимтэл рүү онолорж байгаа бас хоол. Тэгээд намайг очихоор баг үзэх байсан үү тэр чинь амар хүнтэй байдаг шүү дээ гимтэлч те. Тэгэл өөрөө харж байгаа л гайгүй юм шиг ингээл ажиллаад тэгэл авсан чинь. Сайн ингээ нөгөө зааланд нөгөө лиг зохион байгуулж ирсэн. Тэр үед хэрэг гимтэл гарч байна. За ер нь их шүү. Одоо нөгөө манайхан ч нэг улсын аварга нэг идэх өдөр болдог учраас тэмцээн байхгүй. Тэмцээн байхгүй хүмүүс амар өсөглөн тоглолдог, алдцдаг те. Тэгвэл яг тэр зан ингээд уралдаанч зан үлдсэн. Одоо хичээл дээр ч гэсэн тэгээд дүнгээр өршөлтүүлээд нэг монголчуудын сэтгүүл нэг тийм уралдаанч болгоцсон те. Бидэд бүгдэнд л байдаг л л да. Тэнгүүл нэг одоо танаа эмнэлгийн аврах ч юм уу те. Одоо байгууллагын хооронд тэмцээн болно. Найзууд хоорондоо тоглоно. Яг нэг тэмцээн тоглож байгаа юм шиг хожихын төлөө тоглодог. Тэнгүүл тэрний явангууд дагаад машин дээр ижлийг болгож байдаг. Контакттэй. Одоо ингээд 30 нэмэх лиг юм гээл ч юм ингээд тоглохоо болцсон, лиг тоглохоо болоод нэг хэдэн жил болсон хүмүүс ч тоглохоор яг тэр шиг тоглох гээд байдаг. Алцаад байдаг те. Сэтгүүд алцаад байдаг. Дээрээс нь би бэлдэр нь хүрдгүүд тэр чинь. Тэгвэл тэрнээс л нөө эргээд гимтэл маш хүнд болдог. Ахис тасарна, жагтаа холбооссон. Тэднийг хамгийн гол нь энэ жоохон өвдөд байгаа гэдэг. Тэгтээ яаж имжлэх мэдэхгүй. Мэдлэг байхгүй ерөөсөө. Тэгээ эрдэс дутагдаад байгаа юм уу те. Би шийдвэл эрдэс дутагдж байгаа бүр хэдэн жилийн дараа л ойлгож байгаа юм. Ард өвдөөл яваад байдаг үстэй. Тэгэл эмчд үзүүлж мэдхгүй. Тэгэл одоо ингээд бодохоо тэр эрдэс байсан. Тэгэл эрдэс усч зөв зүгээр одоо. Тэгэхээр нэг тамирчид маань өөртөө айгүй мэдлэг муутай байсан. Тэд зөв мэдлэгийг нөхөн байхгүй. Тэгвэр одоо ингээд подкастаар ярьдаг ч юм уу те. Эмчнэртэй ойр байдгүй. Тэмцээний эмчнэр нь тийм олон тамирчин нэг бүгдэнд нь гүйлчилж чадахгүй. Тэгээ зарим нь спортын гимтлээ бас мэддэггүй байсан байна. Яг бол спортын гимтэл ч бас сүүл нилээ мэрэгч байгаа шүү дээ. Тэгвэл зүгээр нэг гимтлийн эмч ч юм уу зүгээр нэг эмч хүн байгаа таахгүй. Одоо би ингээл тэмцээн дээр ингээл зохион байгуулахад эмч авна шүү дээ. Тэнгүүд нөгөөд зүгээр анаат өгсөн залуу байдаг ч юм уу те. Тэгээ би ямар эмч авахаач өөрөө мэдэхгүйсэн юу. 10 хэдэн жилийн өмнө байгаа шүү дээ. Тэгээ нөгөө эмч чинь хамгийн анхан шатны зөвлөгөөг өгнө. Гэхдээ хүнд одоо гимтлүүд төр ч юм уу юунууд төр бол үнэхээр мэдэхгүй тохиолдол гарч иж байгаа байхгүй. Сая зааланд ингээл ер нь сагсан дээр ч юм уу яг байгуулгын тэмцээнүүд дээр ингээ анзаараад тахад хамгийн их тохиолддог гэмтэл түрүүн ахил гэж ирсэн тест. Ахилс их тасардаг. Ер нь бол яг миний жишээн дээр бол яасан гэхээр нэг жижиг одоо айгүй олон лиг зохион байгуулагддаг болж шүү дээ. Тэнцэнээс бол ахилсын кейсүүд бол над дээр нэлээ их тохиолдчихсэн. Ахилс өөрөө нэлээ элбэг яг сагсны явах тухайд бол нэлээ элбэг гэмтлүүд юм. Тэгээд ахилс чинь ингээд хамгийн нийтлэг юм яад шүү дээ. Инэттэй ч гэх юм уу хамгийн шинж тэмдгийн хувьд гүйж явж байгаа л өөртөө сонсогддог. Шил хардаг гээл догор. Ханаас өшгөлж байгаа. Өшгөлжсэн. Эргээ харангуй тэнч байдаг хүмүүс ирдэг шүү дээ. Тийм. Яг ингээл кейснэр яг тэгэл бол яг ахилс бас л ер нь бодиттой шүү. Ер нь бол ингээд өөрт нь яг чимээ сонсогдож байгаа юм ширдэг. Тэг яг ахилсын дараа буцааж мэдээж спорт хэрэгж орох боломж 100% баа тий. Одоо нэг дундчаар тодорхой хэмжээний нэг 4-6 сарын дараанаас спортоор идэвхтэй хичээл хугацаа бол бай. Одоо бэлэнчээс одоо манай Цэнгэн баяр шүү тий. Саксын энэ чинь ахилс. Ахилс ерөнхийдөө тасрах үндсэн шалтгаан юу вэ? Хооллолт, ядаргаа, нойр, сэмрэлт юу гэдэг вэ? Сэмрэлт. За дээр нь ачаал хэрэг авж जैन. За дээрээс нөгөө гимтлээс урьдчилан сэргийлэх, халаалт хийх, бэлтгэл дээр яаж орох вэ? Хит их ачаалттай удаан хугацаанд явах юм бол бас нөгөө бие амралтын дээр анхаарч явахгүй бол өвдөлттэй зовиртой л их юм бол заавал ч мэрэгжлийн эмчтэй үзэж шалгуулж явахгүй бол удаан хугацаанд бага гимтэлтэй явж байгаа нэг тасардаг. За дээрээс нь насжилт хамаатай, хоол хамаатай, нутришн хамаатай. Түрүүн ярьжсэн эрдэс бас айгүй чухал шүү дээ. Тамирч чи одоо биднийг бодвол илүү хөлрөөд хоёр дахин илүү хэрцээ алдаг. Тэгээ шүрмс чи өөрөө нэг тийм гуламтгай байх хэрэгтэй. Гадуураа уутан зэрэг. Тэрийг одоо энгийнээр тайлбарлах гэж хичээлээ. Тэр уутан дотоороо шүрмс чи өөрөө чөлөөтэй ингээд гулгах жаах хэрэгтэй. Тэр уян хатан байдал юунаас шалтгаалж нөгөө ус. Одоо ингээл тамирчтай ингээл ажиллаж чадна. Яг бага насны хүмүүс нөгөө 14, 15, 6 нас чи ус уу гэдэг тэрийг яг гой тайлбарлаж чадж гэнэ үү те. Яаж ууж усаасаа уугаараа нэг дор залхилдаг те. Буруу ч юм уу зөв ч юм уу. Гэтэл мэрэгжлийн тамирч яг яаж ирсэн. Одоо тэгэл усны чинь чанарыг дагаал гараал ярьж лээ л да. Нөгөө эрдэслэг уснууд гэж зөндөө спорт уснууд зөндөө гараад тэр дотор өөр амин юмуд нь илүү байдаг. Одоо жишээ нь спортоор хичээлдэг хүн бол одоо намайг бодвол хоёр дахин илүү ус ууж ах хэрэгтэй байхгүй тий.
Энгийн иргэн одоо юу 2.5 дунджааны 2.5 литр байдаг байтал нөгөө талаараа тамирчин хүн бол илүү хэрцэж хөлөрч алдчихж байгаа учраас илүү 2 дахин илүү их ус удаг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар ер нь одоо ихтэй нэг үе бодвол бас нэлээ би түрүүн саксны дээдлэгийн плей-оффын өмнөхөн билүү мөнч нөгөө лиганороо зарлж байхдаа эрүүл мэндийн үүсэлт орсныхан дараа нь би ингээд зарлаа. Тэр постыг хараад бас нэг амар том өндөр дэвшил шүү дээ. Тийм одоо тэгэхэд ингээд хөлбөмбөг сакс ашлиг дээр одоо миний ойлголтоор нөгөө Монгол агентууд гэх юм тийм ингээд тамирчнаас сонгохдоо бичлэг үзэж байгаа сонгодог байх л та тий. Тэнгүү тэрний яг эрүүл мэндийн үзлэгийг үнэхээр цаанаас нь документыг авч яануу тий. Аваад шалгаж ээж үздэг, ингэж шалгадаг тийм системтэй болчвол энэ нөгөө талаараа нөгөө түрүүн бид хэд ярьжсэн шүү дээ. Юу гэдэг тухайн тамирчин эрүүл ээжж тий эрүүл ээжж карьераа үзүүлнэ дээрэс нь хий хоосон мөнгө өрөхгүй шүү дээ тэр чинь тий тэгвэл яг хөндөр зардалтай тамирч аваад ирдэг ер нь миний харж байгаа чинь байдаг шүү дээ ер нь хөлбөмбөгтэй арай илүү байсан юм хөлбөмбөг дээр байхад л ерөөс шалгалтгүй бичлэгийг үзэл авчдаг хурж ирээд жишээд суугаал байдаг тий мөнгө өрчээд идэг мөнгө нь яваал идэг тий сая би бол тэр эпси мөнгөчөнд бол өстой гоё нийтлэг юу гаргалаа гэж харсан. Мөнгөчн тэр талаас гад менежментийн талаар ч айгүй том өөрчлөлт хийж байгаа л да. Одоо тэр байгууллагын дэвжин дээр ахийл тасарч байгаа бас нэг одоо нэг бодис шалтгаан байна л да. Юу гэхээр манайхан ч тамирчин байхаа үлдсэн болох нь хоолонд юу хамаагүй 2 хоног уучна. Тэнгүүтээ маргааш нь тоглоно. Тэнгүүт л ахилсан тасарч байгаа байхгүй одоо манай нэг. Яг тоглож байгаа бол ингээл дуурж байгаа байхгүй тий. Тэгэхээр хин өшгөлч үү гэж эргээд арч байхгүй. Ингээл яг хэрүүлэх гэж эргээд арч байхгүй. Юунд тасарсан. Тэгээ би болохоор тэр яг гимтжлаа юу бенчтэй ойролцоосон байхгүй. Нэг дамжуулчаал тэгэл үсч таг гал турсан. Хоошоогоо нэг юм уу мод зот хөшгөлч үү гэж дотроо бодож байгаа. Тэгвэл очин уул ахилсан тасарсан байхгүй. Тэгээ нөлөөлөх хүчнүүд нь л олчж байгаа байхгүй. Тэгэл алкогол байна, усгүй болж усыг хөөчж जैन. Тэнгүүд юм тий. Нас хамааралтай гэнэ эрдэсүүд ялгаа насжилтаа мат одоо эд тамирчдад 20-40 наснда л хүчтэй 35 хүртэл хүчтэй ч тэрнээс хойш бол ягаад спортын суугаад би физиолог нь угаасаа өөрөө одоо хөгшөрд юм уу хатуурд юм уу тэр зөөлөн уян гулгамтгай байх чанар чинь алдагдаад эхэлж. Энд чинь эрдэс гэдэг түрүүнд ярьсан яг л чухал нөлөөт. Ягаад эрдэс гэхэлэр наадар содиум кальциум те энд чинь ягаад нөлөөтэй гэхэлэр энэ шүрмэс булчингийн эсийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа. Тэр эсний одоо юу гэдэг гимтэл хахад хавдаж аваа те тэр чинь тэр ионы одоо эсийн мембран дээр байгаа ионы сугийн нөлөөгөөр одоо механик хүртэл ирчихлээ. Тэнгүүд тэр шууд түүний эсрэг эсээ хамгаалахын тулд хөөж хавгнадаг ч юм уу тийм зохицуулгууд байна. Тэгээ энэ бол одоо эрдэс гэдэг чинь хамгийн чухал ялангуяа тамирчид. Би бол жишээлбэл тамирчин багт эрдэс гэж үндэ амьдралдаа мэддүү тэгээд өөрөө ингээд хоёр гар мар хуулаад би ч зөндөө гимтэл одоо миний тухайн мох бүтэн тэнэдэггүй шүү дээ. Тэгээ ягаа гимтлээ уцчихэд ерөөс хуушуур иддэг гэсэн юм билээ. Тэгээд ус багуудаг. Усны сам авч байхгүйсэн мохохгүй тэр ч тийм. Тэгэд ерөөсөө тийм идэвхтэй юу иддэг учраас тийм эрдэстэй юм иддэг учраас айгу хурдан гимтдэг байсан юм болж байгаа байхгүй. Одоо тэр гимтийн ном орчуулсан гэж байгаа ш. Тэн дээр шил айгу гоё чинь гэж байгаа байхгүй. Хүн бидээрээ нэг жин нэмэхээр өвдгөн дээр 4-5 хил авчдаг гэж байгаа байхгүй. Тэгвэл өвдөгний ахилс тасардаг, өвдөгний нөө менискес дээр жиргэвч дээр урагддаг шалтгаан яг тэн дээр бас байгаад нь учраад байхгүй тий. Жин хэмжээд одоо би шийдэл 70 кг-тай байж байгаад 80-тай болчихорч миний өвдгөн дээр бараг 40-50 л очиж байгаа байхгүй тий. Тэгвэл тэрийг даахгүй нөгөө хэд гимтдэг. Тийм тохиолдол их гараад байна тий. Эцэрхээр 5 хил турангууд өвдгөн дээр ирж байгаа ачаа 40-60 бүрж байгаа. Тэнгүүч нь нөгөө талаараа чөлөөтэй байх ч юм уу тий. Тэгэхээр жингийн хувьд бол нэлээ яригл яалчгүй түрүүн ярьдаг хүчин зүйлсүүдийн нэг бэртэл гимтлийн хүчин зүйлсүүд яалчгүй нэг. Одоо нэг ийм жишээ манай найсаар гарсан. Чагтаа холбоосон гимтэл байгаа шүү дээ тий. Нэг чагт нь тасарсан заяа. Нөгөөдг нь сэмэрцэн гэж байгаа заяа. Тэгээ эмч зүзүүсч эмч нь үзээд за энэ сэмэрцэн чинь бас удахгүй тасарнаа тий. Тэгэхээр одоо эний чинь ингээд сэмэрсэн байгаад ингээд юу хагаад хаглаад эмчлэх юм бол дараа нь чиний сэмэрцэн чинь тасарчих юм бол би ахаал чиний өвдөгч хагална. Тийм учраас сэмэрснийгаа таслаад аваад ирээ. Бүр боддоо шүү дээ тэр. Тэгээ тоглож жагаад нөхөр нэг нь тасарсан байсан тэр сэмэрсэн байсан тасраад тэгээд очиод одоо бүтэн болгоод ирж байгаа байхгүй. Тэр жишээлбэл тэр кейс жишээлбэл хоёрын эмч үед бол ямар кейс бол тэр. Тэр бол одоо шууд яг тийм тусламж үйлчилгээнд дээр одоо дахиад гимтээчээд ирээ гэдэг бол одоо болохгүй зүйл байхгүй. Мэдээж дахиад тэр чинь яг урд одоо хоёр цагтай холбоосон шүү дээ өвдөг дотно галт. Урагшаа болон шаант ясныг урагшаа болон хойш хөдөлгөний хийц гарч өгч. Тэгээ энд хоёулаа ажилгүй болчихсон бол чинь бүр сул болчихно шүү дээ. Доторгүй болоод. Тэгэхээр одоо бүр маш хүнд гимтэл очих магадлал маш өндөр. Тийм шүү дээ. Аль нэг нь гимтсэн сэмэрс урагцсан гэлтийн тусламж үйлчлэгийг маш хурдан сайн авах шүү. Шууд хаалганд орох үү? Хаалганд гимтлийн зэргээс хамаарна тий. Эсвэл хагас урагцсан, бүтэн урагцсан тохиол заавалч
Хэрвээ эмчлэхгүй удах юм бол босод нөхцөлөд одоо 30 40 хүрээ 50 хүрэхэд мөөсний илэгдлүүд нь эмчлэхгүй яваад байгаа юм бол мөөсний илэгдэл түүний дараа өвдөгний үйл ажиллагаа бүр алдагдаад нөхөс ирэх боломжгүй. Тийм нөхцөлд байна. Онцлогоноос хамаарат хагалгаанд орох шаардлагатай бол ор. Тэрнээс өмнө мэдсэлийн бус аргаар эмчилгээ гаргахтаа одоо юу гэдэг үний тарилгууд байна те. Одоо орчин үед бол ялангуяа үүдлийн эмчилгээний PRP гэдэг нөхөн сэргийх боломжийг нь хангах. Одоо сэмэрсэн юу ер нь зүгээр болох уу? Болно одоо сорвжиж идэх нөхөн төлчих боломж байна. Гэхдээ тусан хангамжтай хангамжгүй газараас бас хамаарна л да. Тэр юун дээр одоо нэг чи сайн нэг үүдлээс PRP гэж ярьсан шүү дээ. Янас төрүүлсэн шүү дээ Милокитой. Милокитой төрүүлэхэд нэг өвдөг нэг аягүй юугүйсэн шүү санаж байна. Хойшоогоо нэг болоод одоо сайн Демаркос Косенс ороод тэрийг авчих шиг боллоо л доо. Тэгэхэд би Янсыг одоо яана одоо ингэж уг нь яг төрүүлэх жилнэ нэ. Гэсэн чинь 2 хоногийн дараа 3 хоногийн дараа тоглолтоор орсон шүү дээ. Яг жоохон ингэж зөөвөртө тоглоод байгаа юм л да. Гэхдээ тэрний дараа болон нэг 2 тоглолтын дараагаас зүг зүгээр болчих жоохгүй нөхөр. Гэхдээ тэр тоглолтын дээр ингээд тоглоод байгаа шүү дээ. Тохож мохоод яваад идэг те. Тэгээ сүүлд нэг жирөө хол идэв бол амар тохож мохол цаад дуусчих те. Тэгэл бодчих. Тэгсэн чинь тэрийг яг тэр одоо сонирхон уншихгүй яагаад ингэж байгаа гэсэн чинь яг нөгөө PRP-гаар халуун дээр нь тариад тэгээд ингээд эдгэрэлтийг нь хурдгасан гэдэг. Би бас өөрөө PRP тариулж үзсэн л дээ. Сэмэрж имрээд. Тэгээд гарч ирэхэд бодсон байхгүй. За энэ стай шал өөр юм гараад ирсэн юм байна гэдэг. Тэр тал дээр хоёр шийдэл ямар юу хөр байна. Тэр бол нилийн эйгүү нэг жоохон ургадл мургадл байсан баха тий. Тэгээд халуун дээр нь өөрийнх нь цусыг аваад тэр PRP нүүдэлс нь тэр одоо тэгэл тариал. Тэгэл 2 хоногийн дараа буцаад NB-ийн тоглолт хийчих ямар тоглолт хэлээ тий. Тэн дээр гараад ирсэн шүү дээ. Яг тухайн эмчилгээний чанарын хувьд бол тэр ингээд хаана хийгдэж байгаасаа, ямар лабораторид хийгдэж байгаасаа, ямар эмнэлэг хийгдэж байгаасаа бас ялгаатай байгаад байгаа шүү. Одоо ингээд олон улсын судалгаанууд дээр зарим судалгаанд PRP-ний үр дүн бол одоо сайн зүгээр үений тарилга, одоо хялуурны асидыг нөхөж байгаа тарилга PRP буюу одоо ялц цэцийн баялаг ресивинг тарихад одоо нөлөө нь адилхан ч юм уу те илүү гарах юм аа гэсэн судалгаа. Тэгэхээр тэр бол яг тэр эмчилгээний чанараас их хамаарат байгаа. Одоо сайн лаборатори тусгай зорилтыг гаргаж авсан бол тэр эмчилгээ илүү сайн байна гэж судалгаанаас байна. Одоо энэ бэгэл бомч хамгийн өндөр сайн гэж бас хэлж чаддаг тийм. Энэ бэгэл бомч одоо хамгийн өндөр зөвлөлийн юу байна? Лабораторийн чанарууд одоо ялангуяа PRP-ийн үүдэл хийсэн дээр лабораторийн чанар хамгийн чухал. Олонсын GMP ISO энэ хангасан лаборатори. Одоо Монгол тамирчинд Янас шиг гимтэд 2 хоногийн дараа тоглоно ч бол худлаа тий. Хэцүү юу? Монголд их боломж байгаа юм. Монголд бол одоо хийгдчихлээ байгаа л да. Яг PRP-ний үндсэн үйлчлэг нь болохоор тухайн яг гимтлийн үеийн өрсөлийг багасгана, бууруулна, өвдөлтийг намдаана, нөхөн төлчлөлтийг дэмжинэ. Тэр нөгөө нөхөн төлчлөлтийг дэмдэг уурга цитокинууд нь дотор нь агуулгадж байгаа учраас тэр нөлөөтэй. Яг дан PRP хийгээд 2 хоногийн дараа гэдэг тэр жоох хэлбэлтэй тэр магадгүй зүгээр тэгсэн бас тий. нийлмэл тарилга хийсэн баг гэж бодож байна. Тийм л би нэг тухайн үед нэг юуг нь уншаагүй. Тэгээ ямар ч нэг тариад тий үений тарилгуудаас их олон янз байгаа л да. Одоо Монголд бол зөндөл хийгдэж PRP бас хийгдэж байгаа. Тэгээ нэг дааврын гаралтай тариа хийж байгаа. Энэ дэр бас тэрийг хэлгэж одоо иргэдийн дунд нэг цагаан тариа гэж нэлээ гарцсан нэ ялангуяа тамирчдын хувьд. Одоо тэр нь нэгсэндээ даавралтай тий. Тэрийг шууд хийхлээр өрсөл маш сайн намддаг, өвчин маш сайн дарагддаг. Гэхдээ тэрийг мэрэгжлийн хүнээр нэгт хийх хэрэгтэй. Ямар үед хийх ёстой вэ гэдгээс шалтгаалж хийх хэрэгтэй. Манай тамирчдын хувьд болохоор одоо нийтлэг тохиолдож байгаа байдлаар ерөөсөө өвчин намдах зорилгоор хийгддэг. Тэнгүүд өвчин намдах зорилготой тэр тариа маань сайн боловч үргэлжлүүлээд дараа нь гарах үр дагавар аягүй сөргөөр нөлөөлдөг байхгүй. Одоо чинь шүрмсэн дээр ингээл аваачаал хийчлээ гэж шүрмсний уян хатамхай чанарыг нь байхгүй болгож хатууруулцдаг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар ш. Тэгэхээр бас нэг жоохон тамирчдын яг нийтлэг дунд нэг тиймэрхүү алдаа нэг надад байгаа юм шиг санагдаад. Тэгээ дээрэс нь үений тарилгыг сайн хэлсэндээ зөв лаборатори, зөв газар хэлэх хэрэгтэй гэдэг. Манад одоо дурмад хийж байгаа зөндөө газар үү. Тэр бол аюултай тий. Тийм мэржлийн юмс. Одоо жишээ нь би өмнө дээр нэг нэвтрүүлэгт орж ирсэн юм. Тэгэхэд бас тэрийг ярьжлээсэн. 2 жилийн өмнө над дээр ингээл яг гацуу тамирч юм шилтэй нэг эмээ нэг сөвлөлтөөр очиод тариулсан. Тэнгүүд яг тэр сөвлөөс над 2 жишээ ирсэн шүү дээ. Эдэлц үе. Тэр өөрөө мэрэгжлийн бус хүн мэрэгжлийн бус газар тарьсан байхгүй. Тэгээ тэр үед ээжсэн чи би ч хувимлагт ажилладаг. Тэнгүүд гимтлэлээс асуусан чи гимтэл дээр яг тэр сөвлөөс 4 очсон. Тэгэхээр бас нөгөө нэг очих газараа бас зөв сонгох стайл юм шиг байна. Түрүүн тамирчныг юу руу ч явуул. Тэр үед ер нь
яг ид тоглож явах үе ч юм уу одоо ч юм уу яг нарын албан дээр ба тасалжуулагчид хэрэг зөвлөгөө өгдөг гэсэн бол одоо саяны ууж идэх дээр тий хооллолны тал дээр ч юм уу нэг бол амрах тал дээр ч юм. За ер нь бол баг байхгүй тий. Ер нь бол яг тэр төрлийн мэдлэг нь ерөөсөө байдгүйсэн шүү дээ. Зөвхөн багаа дасгалжуулагчаач гэсэн дагдгийн мэдлэг баг байсан тий. Тэр чинь дагалдах юм байгаа шүү дээ. Эрүүл мэнд хоол айгу бол энэ тэн дээр ерөөсөө юу байхгүй. Тэгэл яг нэг Монгол аргаараа л үздэг тий. Жогон гимжил давстаа харцаа яа сайн унт одоо эрт унт тий сайн хоол идэл өөр юм байхгүй. Тэр чинь уг нь бол хамгийн бэсик юм байгаа. Хинч мэддэг юм байхгүй. Айгу одоо манайхан дэгдэж шнэ спортын дасгалжуулагч нар ярьдаг юм дэж шнэ. Хаалган дээгүүр зочирч доогуур нь зохиож байгаа гэдэг. Тэр чинь угаасаа доогуур зохиж байгаа чадвар нь хүрхгүй л дээгүүр зохиж байгаа шнэ тий. Тэгээ торгуулж итгэхэр чи хийгээч гэдэг. Тэр хийх гэж шийдэж байгаа шнэ тий. Яг тэрнтэй адилхан юм болооч чадахгүй. Амар ойлгомжтой юм яриад идэг тий. Сайн унтж амар сайн хоол идэж байгаагаас би мэдчихэж байгаа байхгүй тэр тий. Багш хэлээр за гэлтэй гин. Тэгэхээр яг нэг тийм илүү яг миний мэдэхгүй юм хэлжсэн дасгалжуулагч айгу бага байдаг юм бол. Одоотой харьцуулбал одоо бидний нөгөө Майнстай нэлээд ойрхон байгаа юм шиг санагдаад итгэв харахлаа. Майнс одоо жишээ нь яаж чинь дээдлигийн төвшөнд ер нь өмнөх үетэй одоо яг харьцуулахад арын албанд хэр болсон. Өөст амар болсон шүү дээ. Урд нь бол арын алба гэж дасгалжуулагч туслах хоёр л байсан. Одоо өөр хүн байхгүй. Одоо бол тэн дээр чинь эмч байна, терапист байна. Тэгээ дахиад 2 3 туслах дасгалжуулагч байна. Тэгээ зөвхөн нэг юуны фитнесийн дасгалжуулагч тустай гэдэг. Одоо арын алба чинь нийт бараг 40 хүн байгаа байхгүй юу? Одоо бодолтой. Урд нь ингээд 12 тамирчин байлаа нийт 15 л байсан юм бол. Одоо л тэрийг нугалцсан бол 30 л хэлбэг. Тэгэл тоглолт ингээд тамирчлал ингээд сууж ахлаа ард нь толгойд ингээд мүс тавьдаг. Арын нурууг нийлээл те. Тэгэл янз янзын зөвчин зоврын байн гас суугаал ингээд кээрлэл нөгөө тамирчин ч айгуу гоё байхгүй те. Урд нь тийм байхгүй ш. Хөл гарны өвдөд идэв те. Тэн дээр өөрөө л нэг арга хэмжээ авдаг те. Боддог байсан бол. Одоо яг энэ сагсан дээр л хийж ажиллаж чинь бусад спортын төрлүүд төр хэрэг байна. Бодол ер нь гайгүй болж эхэлж байгаа. Хөл өмг бол одоо баг болгоомоос хэмжтэй болж ш. те. Хоёроос ажиллаж байсан гэдэг чинь те. Гэтэ хөл өмг нөө холбооноос л хөгжил байхгүй болохоор багууд нахад хомигдож байна л та. Дахиад эмчтэй байсан. За эмчийн зарлыг тань ихдэг ч юм уу те. Хамгийн хурдан танах зардал танна шүү дээ. Тэгэхээр тэр нэг айгүй нөө спортын хөгжилтэй байгаа. Уялдаатай байна л да. Одоо шийдэл бид нар спортын нэгэд бид нар зохион байгуулж байгаа тэр наба яриад тэр зөвхөн хоолны юуны тал дээр бараг цаг гараа ярьсан шүү дээ. Одоо яг нөө зөвхөн нөө тамирчдын хоолны юг яадаг те. Нэг компани байгаа байхгүй. Зөвхөн хоолны талаар ярьж байгаа байхгүй. Тэр чинь эрүүл мэндийн талаар тэрнээс удаа ярих байхгүй те. Тэгвэл ахаа фитнес байгаа байхгүй. Өөр ингээд мангар олон багтсан. Тэр болгом одоо энэ сэлэн бодонс дээр ч юм уу эпстер бүгдэнд нь байгаа. Тэр болгоныг хариуцсан хүмүүст. Тэднийхэн цалин байлан ч гэсэндээ бас дайжгүй те. Тэгээ тамирчдын дунд ороод угаасаа ажиллаж амдарч өөр аягүй сонирхолтой байдаг шүү дээ. Яг амжилт нөтлөгдөөд хожигдохоор яа харахгүй нөлөөс нь гардаг эмчнэр ч гэсэндээ те. Тэгэхээр яа харахгүй энэ санхүүгийн боломжоо дагаад энэ сагсын тамирчдын юу өндөр болцсон. Одоо бодлоо 500 сая 200 саяын цалинтай тамирчныг хамгаалахсаар сонголтгүй болчихсон те. Хамгаалахгүй бол хайр мөнгө байхгүй тэр чинь. Сайн нөгөө юун дээр арын алба ярьсан дээр нөгөө бас хөөч одоо 48 нөгөө олимпиас мөнгө авдаг. Тэрний нэг ярилцлага өгсөн юм л та. Яа ингээл үзэл наанаас нь сурвалжсал за арын албаны талаар л асуусан юм шиг. Тэгэнгүүт би он гарталтай хоол зөөж сэтгэл зүйчтэй хамт байсан. Тэгээд олимпиад явахдаа хоол зүй сэтгэл зүйчгүй байсан гэсэн. Цаанаас нэг нөхөр хөөй тэ хөөй гэж дуурсан чинь хөрхийн нүдэн эргэлжсэн ал шаардлага гарвал онлайнаар холбогддог байсан ингээл. Яг энэ төр юу гэж бодсон юм бэ? Угаасаа энэ спортын энэ улсын спортын тамирчдын угаасаа юу юм л дээ. Яг л би олон дасгалжуулагч ч юм уу одоо ингэ эмчтэн өдөртөө уулзгаар манай энэ хуучин дасгалжуулагч нар зөвхөн одоо бөхөө ч юм уу боксож юм битгээс яг энэний дагалдаг юмнуудыг мэддэг юм а тий. Айгуу гой гой ингэ судалгаанд тавьчих өгд юм байна л да. Одоо шийдэл ингээд тэр нэг солонгосын нөхдүүд ирээ судалгаа хийсэн тэр нэг биомеханик залуу хэлжсэн байхгүй. Тэгээд хоёр хүний би ингээд дундуур болохоор хоёр талын булчин тэнцүү байх хэрэгтэй юм шүү дээ. Тэгээд тэнцүү жишээлбэл баруунаараа зогтхон зүүн нэг гимтдэг. Яг л нөө баруун булчин хөгжсөн учраас нөө зүүн булчин сул тэрийг хачаал зүүн даах хэрэгтэй даахгүй гимтчихдэг ч юм уу те. Тэгвэл энэ хоёр нь тэнцүү байх хэрэгтэй. Тэгвэл манай тамирчич баг шигшээгээ тамирчаас авч ерөөс 1 2 хон тамирчил энэ баруун зүүн тэнцүү. Тэгэхээр эн чинь өөрөө айгүй амархан. Зөвхөн баруун үрдэг тамирчид чинь тэд чинь судалгаагаар хамгаалах амархан болчихж байгаа байхгүй. Тэд ирнэл биш бол тийм үстэй. Тэд ирнэл шиг маш бяртай, өндөр тийм л биш бол. Тэнгүүл маань тамирчид айгүй хурдан уншчихдаг. Тэгээ тэрийг ингээд төгжүүлээд энийг ингээд сайжруулдаг юм болохоор ингэх шаардлага байхгүй. Би өөрөөр бараг ажиллаас мэдчихэж байгаа гэдэг ч юм уу. Тийм байтал. Шинжлэх ухааны бос байдлаар ханддаг. Тэнгүүл чөлөөтийн тамирчид төр ч яадаг даа. Яаж шидсэнгээ мэлхий шиг ундаг тийм бас янз янзын судалгаанууд бас хийдэм байх гадна гажаа. Тэгээд эмэгтэй тамирчид тамирчид судалгаа хийхээр яаж ч утсан мэлхий чинь хамгийн супер унж байгаа шин. Яаж шидэн гүлнөө чинь тэр нь бүтцийн судалж байгаа шин. Хүний ямар булчин хөлөдөл яах вэ хүү. Тэнгүүл төр жодоо чөлөөдөр дөрөв өөрчлөгдөнгүүт л за энэ дасгалыг
энэ одоо юг мехийг хийхин тулд энэ булчин хөгжүүлэх юм байна гал тэрийг хөгжүүлдэг ч юм уу те. Тэнгүүл дээр юун дээр айгуу сон балаач чинаад гарч иж байгаа байхгүй нөө жин асах тэр. Жин асах тэр дасгалаар жин асахгүй дандаа нөө саунаар л асуудал шийддэг. Тэнгүүл саунаар асуудал шийдгэр чинь тэр чинь маш хүчгүй болно шүү дээ. Тэгээ одоо манай тэр мөнх эрдний шиг ярьжсэн шин. Олимпийн хүрэл авдаг шүү дээ те. Тэр нэг хас шигийн ялагддаг тоглолт нэр сүүлийн үед тэр бүр ямар ч тамиргүй болсон гэдэг. Яг л нөө жин асалтууд нь дандаа буруу явдаг. Тэгэхээр энэ дээр нэг эмч болон тэр биомеханик одоо фитнесийн тэр үгний юус авах тийм. Арга нэг авах. Тэгвэл дасгал хийж байгаа жингээ асчдаг маш олон юмуд байдаг тийм. Тэгэхээр яг харахгүй тэр шигшээгийн ч юм энэ дээр бол одоо энэ юуг бол бүтцэж байгаа өөр систем нь өөрчлөхгүй бол одоо бодлоо сагсны дээдлигийн багаас муу шигшээгийн юу муу штэ. Тэр цалин хангамж эмчийн чадвар те дасгалжуулагч эмчтэй харьцаж байгаа шинжлэх ухааныг одоо ингээд яг гоо ингээд тамирчтай уусгаж өгч байгаа чадварууд намаагүй муу байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь болохоор улсын байгууллагууд угаасаа байдаг юм байгаа байхгүй. Энийг бол зөндөө тамирчин дасгалжуулагч олон хүнээс сонсч байна. Одоо биомеханикийн одоо судалгаа хийдэг ч юм тамирчтай тэн дээр нь одоо дүгнэлт гаргаад энийг нь өөрчлөе гэдэг тийм баг тамирч спортын юу байна уу? Одоо хөлбөмбөг дээр ихэд бол одоо гэдэг баруун хөлөөр бид хүчтэй өшгөлхийн тулд 100 гарын дээд мөчтийн булчин бас сайн байх хэрэгтэй. Тэгжээж хүчтэй гардаг гэдэг. Тийм их судалгаа хийсэн. Тийм судалгаа юу манад баг баха. Ер нь бол. Яг нэг би нэг залуу мэддэг юм аа. РК гэдэг залуу дээ. Тэгээ одоо яг тэр биомеханикаар ажиллах гэж чинь Монгол тэрийг ойлгохгүй. Тэгээ тэр нэг ач холбогдолтой гэж үзсэн. Тэр чинь нэг манайхан ч юу юм бэлээ шүү. Ач холбогдол нь одоо яг өнөөдөр гарч байгаа юм дээр айгүй ач холбогдолтой тий. Тэгээ жилийн хугацаанд ч юм уу 6 сарын хугацаанд цаг хугацаа авсан юм дээр ач холбогдол өгдөхгүй наа чи ингээ болохгүй байна гэдэг тий. Тэгвэл биомеханик гэдэг юм чинь надаа цаг хугацаа шаарддаг. Тэгвэл тэр үн чинь ингээ зүгээр сагсны дасгалжуулагч юм уу их сургуулийн багш болцсон юм байгаа байхгүй. Уг нь тэр бол маш хоор барьжилтан байгаа байхгүй тий. Яг тийм талын юмнуудыг аягуулсаа ойлгодог тийм мэдээлэлтэй байгаа айгуу чухал юм лээ. Тэгвэл яг мөнгөчин ч юм уу энэ орчин үеийн залуучууд ч набама баш юм болж орж яг мөнгө өгж байгаа хүмүүс тэрийг ойлгож байгаа байхгүй тий. Тамирчин ингэж хөгжүүлэх хэрэгтэй байна тий. Тэр чинь одоо биомеханик судалснаар тухайн хувь хүн тамирчинд ч гэсэн одоо спортын техник сайжрахаас гадна эмчилгээнүүд дээр бас одоо ялангуяа сэргээн цэцэг эмчилгээ, физикал эмчилгээнүүд дээр аягүй чухал бас яг тийм. Тэр мэдлэгийг өгөх аягүй чухал юм. Одоо яг эмчнэр болон тэр бусад мэрэгжлийн хүмүүс. Жишээлбэл бид нар ном орчуулж явах гэж байгаа байхгүй. Хүн яагаад дэшээ өсвөрт юм бэ гэж чи би ерөөсөө яг шууд тайлбарч чадахгүй байгаа байхгүй. Ингээл булчин оролцоол ингээл өгч. Тэгсэн чи тэр ном дээр аягүй гоо тайлбарлаж байгаа. Хүн газар руу хэдий ч нэг хүчиг нь хурдтай хам хүчээр түлхэн төдий ч өндөр өсөрнө гэж байгаа байхгүй. Аягүй зүг хэлж байгаа байхгүй тий. Хүн өндөр өсөрхийн тулд шууд дэше өсөрдгөө шүү дээ. Ямар нэгэн байдлаар газар руу хүч өгөө тэрнээс яд. Тэнгүүд усайн болт төр тайлбарч байгаа байхгүй. Усайн болт бол хамгийн богино хугацаанд хамгийн хүчтэй даралтыг газар өгдөг учраас тэгж тесэрч байгаамаа гэдэг ч аахгүй. Тэнгүүд тэг тесэргэд яадаг вөхлөр одоо энэ лавр бод гэж байгаа шүү дээ. Дотын хэсгээс ингээд маш их тесрэлтүүд гарна. Тэр тесрэлтийг ингээд тесрэлт гарч хахад гидсний булч айгуу чухал гэдэг ч аахгүй. Гидсний булч муу ахым тэзэж мэрэгжлийн намчин болохгүй. Яг л тэр их гарч байгаа юу одоо хүч гидсний булчин дамжуулаад дээшээ гар дээг үсрэлт хурдан гэж гарч идэг гэдэг. Тэнгүүд энэ талаар нь тамирчид ингээд ойлгож тайлбарлаж өгөхгүй тамирчид чи мэдэхгүй шүү дээ. За гидсний хамаагүй хөхнийг хөгжүүлдэг ч юм уу те. Тэнгүүд яг тэр хөл ичнээ сайн байгаад идэг өндөр өсөрч чаддгүй шалтгаан нь гидсний юм уу гэдэг те. Тэр яг тэр болгоныг айгүй гоё тайлбарлаа шинжлэх ухааны үндстэйгээр ингээд тамирчид мэдээлэл өгөөд дасгалжуулагч ч юм уу дасгалжуулагч ойлгодог. Би тэнгүүд ном орчуулж байгаа нийгмийг юу ойлгосон. Би ингээд сагс тоглож байгаа уртлаас айгүй мод амжилтдаг байхгүй. Угаасаа хэцүү техник те. Тэгсэн чинь энэ дамжуултыг хийхэд хамгийн чухал бол чинь далбааны булчин бол гарч байгаа байхгүй. Тэгсэн чинь би нэг мөрөө гэнтвчихсэн нөө дээшээ юу өргөтөө муу учраас далбаагаа нэг хөгжүүлж чадаагүй. Чи миний далбааны булчин муу учраас би уртлаасаа мод амжилт өгдөг нь ойлгомжтой болж байгаа байхгүй. Хичнээн сайн техникийг сурсан ч гэсэндээ хол өгч талчиж байгаа байхгүй. Тэгэхээр түрүүний ярьдаг биомеханик аягүй чухал те. Тий. Тэгэхээр яг энэ болгоныг тамирчид аягүй сайн ойлгуулж өгсөн юм байна. Чи энэ дасгалаа энэ булчингаа хөгжүүлчих юм бол чи энэ дасгалаа аягүй урт зурна гэдэг ч юм уу те. Тэнгүүл сагсан дээр одоо ингээд би шийдвэл төв тоглолоо гэж бодсон шүү дээ те. Тэнгүүл төвд ингээд том битээ цээжтэй төвүүдэд ингээд шахуулаад эхлэн шүү дээ. Тэнгүүл яа тэгэхээр цээжний энэ булчин ч угаасаа тэр төвд шахалцах үсрэхэд аягүй чухал байдаг. Тэнгүүтээ дараагийнх нь ёс чинь үсрээ буужаад дахиад үсэрдэг чи аягүй чухал чадвар шүү дээ те. Тэр чадрыг хөгжүүлээд ийм булчин хэрэгтэй гэдэг дараагийн юмнууд нь ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм байдлаар шинжлэх ухааны байдлаар тамирчдад ингээд ойлгуулж өгөх нь аягүй чухал. Тэгээд тэрийг дасгалжуулагч ойлгоод тамирчин ойлгочих юм бол хүн бол за би өстө энийг хийх нь бол тэнх юм байна гэдэг юм. Айгуусан мэдэх ёстой бол болж бодсон шүү дээ. Тэрийг би ингэж хараад байгаа. Одоо бол спортын ангаах, спортын эмчнэр ч гэсэн манай ч гэсэн бас олон судалдаг, эмчилгээ хийдэг, ажилтдаг хүмүүс зөндөнч болчлаа тий. Яг ингэ баг тамирчдыг ажиллаж байгаа эмч биш шүү дээ.
За ингээд сайн ярьсан физикал терапист, хөдөлгөөн цэцэлчд давхар байна, сэтгэл хоол зүйч байгаад байна. Тэнгүүд спортс медицин дотор чинь сайн багтаа ажиллаж байгаа юмчаас гадна өөр спортс ортопедик доктор гэдэг эмнэлэг дээр байж идэг. Эдний хамтын ажиллагаанд аягүй чухал санагдаад байгаа байхгүй. Тэгээд тухайн тамирчинтай харьцаж байгаа юмч үзлээ, ингээд тэглээ. Яг мэдцлийн хамчдаг ч юм ингээ уулздаг. Тэр үзлэг зөв тамирчтайгаа үзлийг хийдэг. Ингээд удирдалтаа болгон яг энэ арын албаны ажил аягүй чухал байгаа. Яг тэн дээр ч одоо биомеханикийн ямар угаа энийг яаж өөрчлөх ингээд хамтдаа ярилцсан шийддэг. Энэ аягүй чухал байгаа юм шүү дээ. Яг энэ тал дээр одоо багуудад ингээд харж байхад ингээд зарим эмнэлгүүдтэй ингээд гэрээгээл эмчнэр нь ингээд яваал байна л та. Тэгээ цаашдаа одоо таны хувьд энийг яаж өөрчлөл дээрээ. Одоо ялангуяа спортын лигийн тэмцээн уралдаанд их болж шүү дээ. Тэн дээр ингээд за баг болон тамирчин эмчтэй байлаа. Тэнгүүд одоо хүнд гэмтлээд тархины хүзүүний тэ зүрхний асуудал байдаг шүү дээ. Тийм үед яах юм бэ? Тусламжлах яах юм бэ? Тэр чинь яаралтай одоо нарийн эмнэлгийн тусламжлах болохгүй шүү дээ. Хэд одоо юу гэдэг Азийн хөлбөмбөгийн тэмцээний дээр ингээд эмчнэрийн баг ингээд хойно хуралдаж байгаа хөөх тэ хуралдаад тэмцээн болохоос өмнө ийм хичнээн эмчтэй байгаа тусламж үйлчлэг үзүүлэх машин яаралтай тусламжийн машин энд байна өвчтнөө тээвэрлэх одоо стандартууд нь бүгд тодорхой тэ. Тэгээ тэр талаас нь бас ингээд өөрчлөлмөр юм шиг санагдаад байгаа. Таны хувьд тэр талаас яг хөө сагчаал дэдлийг бол яг стандартыг нь бол гайгүй гаргаж байгаа. Гэхдээ би бас одоо нэг юм бодод байгаа. Манай яг н гэмтлийн эмчнэр ч юм агийн чиглэлээр мэрж байгаа хүмүүс спортоор аягүй сайн мэдчих хэвээр юм байна. Тийм. Спортоо аягүй сайн мэдчих юм бол тайлбарлахад аягүй амарх. Тэгэхгүй тэр хүн зөвхөн эрүүл мэндийн талаас тайлбарлахаар тамирчиж ойлгохгүй байхгүй. Тэ. Тэнгүүл одоо жишээлбэл би эмч биш мөртөө зөвхөн спорт талаас нь тайлбарлахаар бас бүрэн хүсд биш тэ. Тэнгүүл яг нөө гэмтлийн эмч гэдэг чи одоо яг спортын гэмтлийн эмчтэй тустай байгаа байхгүй. Спортын биомеханик ч юм уу. Яг саяны тийм чи энэ булчин ч юм уу учраас ингэ дамжуулж чадахгүй байгаа юм байна. Аягуулсаа ойлгуулад. Чи энэ дасгалыг хийх юм бол чи энэ дамжуулалт аягуулсаа хийдэг болно гэдэг. Аягуулсаа одоо ойлгуулж өгөх аягүй чухал юм билээ. Тэгээ нэгэнд ойлгоцсон хүн ч юм бол тэрэн дээр бол эмчээс зөвлөгөө аваад өөрөө салааг явчихдаг. Тэгэхээр тэр мэдээллийн юмнуудыг аягуулсаа нэмээд спортын эмчнэр маань биомеханикч маань өөрсдөө аягүй спортоо мэддэг байх нь чухал юм болоод байна. Тийм, тамирчдын хувьд бол ялцчихгүй аягүй цангацсан л гэдэм л яг энэ мэдлэгээр сайн түрүүн нэг форум сайн оны өмнө зохион байгуулахад хэдэн нилээдэн тамирчдад яг юун талаар бид нэр ярьсан бэ гэхээр сайн нэг төр спортын гэмтлэгч яг юу юм бэ тий. Дараа нь спортын хоол зүй гэж юу юм. За дээрээс нь сэргээн засах талаас энэ биомеханик тайлбарлаад. Тэгээ бас нэг гол сэдв бид нэр тамирчны зүрхний талаар ярьсан баг. Одоо нэг Кристанер гэсэн чи яалаад тий. Тэнгууд дараа нь спортын хоол зүй, спортын сэтгэл зүй ямар байх хэвтэй ингээ. Тэгээ энэ талаар судлаад ингээд үзсэн чинь дэлхийд яг энэ арын эмнэлгийн арын алба гэж ярил тий. Эмнэлгийн арын алба гэвэл Их Британи нэлээд дээгүүрээ тийм л тий. Премьер лигийн төрүүлдэг тий. Тэгвэл тэрүүгээрээ дагаад бүх ингээд баг болгон эмнэлэгтэй, зарим нэг сургуулийн эмнэлэгтэй. Одоо Монголд бол одоо хөгжиж эхэлж байна л да. Одоо анаахын сургуулийн эмнэлэгтэй болчлоо тийм Монгол Японы эмнэлэгчийн эмнэлэг. Тэгвэл энэ дээр бас залуу эмчнэр суралцах боломжтой. Төрөний бас нэг чинь дэрс нөгөө шгшээ дээр чи 24 онд төлөө би эмч хийчихлээ л та. Тэгж чад нөгөө Азербайджан дээр очиод тэнцэн 2 тоглолт хийсэн. Нэг тоглолтын дээр би ганцаархан авчихсан. Эмнэлгийн баг шүү дээ. Надад хоол зурж. Эхлээд нэг клубт тоглолт, дараа шишээтэй тоглолт тий. Тэгээ би ганцаархнаа тэнцэн надад тэнтэй амир тийм сэтгэл дундуур үлдсэн юм юу гэхээр талбай дээр нэг манд гэмтчихтэй. Тэнгүүд би талбай орхиод арын өрөөр орж болдгоо. Маа тамирчин доглоод цаашаа ганцаар явж байгаа байхгүй. Тэрийг хараад амир. Тэнгүүд энэ ер нь спортод энэ арын алба бие байх хэрэгтэй юм байна гэсэн юм их юу ойлгох гэж. Саяны тэр форум хийж хаад тэрэнд суужсэн 60 тамирчин бүгд бүр маш анхааралтай сонсож байгаа байхгүй. Бидний слайдны зургийг аваад дуусны дараа хурж ирж асуугаал. Тэгээ бид нэр яг тэр үедээ бас саяны тэр биомеханик аппарат тавьсан. Тэр чинь ингээл альталтаа ямар тэнцвэртэй нийтлийн булчингийн хөгжил суул ийм тийм энийгээ хөгжүүлэх хэрэгтэй гэдэг тийм аппарат аваад ирсэн бас тэрэн дээр үзүүлж ирсэн. Тэгсэн чинь одоо энэ аппарат бас нэлээд тэмдгүүдээр аваад үздэг, зөвлөгөө өгдөг тий. Тэнгүүд энэ чинь юу гэж хэлэхээр яг энэ аль болох ингээд дан ганц сакс одоо сакс бол нэг үед боловчлоо шүү дээ. Босоод спортын төлөөлөлүүд маань бас энэ талаараа илүү хөгжөөсэй. Магадгүй улсын байгууллага төрөний ярд нэг төсөвтэй холбоотой байдаг ч юм уу. Би үржирэл хөлбөмбөгийн холбоон дээр ингээл өргөлгсөн л ийм жишээ гарчлаа шүү дээ. Би дахиж ганцаараа явахгүй. Надад дахиад ядаж 2 3 хүн өгөөч. Надад тийм мэрэгжлийн хүн хэрэгтэй байна гэл. Тэгвэл тэр чинь бас ингээл хөлбөмбөг чинь талбай дээр 12 хүн 12 хүний чинь бас боон гэдэг чинь бас л хэцүү шүү дээ. Ясам дээр энэ чинь тэг гэмтлийн эмч шүү дээ. Терапист илүү их сайн бодог тий. Тэнгүүд яг ингээд мэрэгчлээ олоогүй
ажлын байрнууд байгаа ч юм уу. Дээрэс нь би зүгээр ингээд нэг анзаарсан юм магадгүй нөгөө нэг хөрөнгө мөнгө төсөвтөл холбоотой л ах л та арын албыг ингээд бүрдүүлэхэд гэхдээ энэжнээс нэг ойлголт аваас гэж боддог. Хаашаа одоо энэ ивент итгэгчнэр байд юм уу те альва багийн ивент итгэгчнэр хаашаага илүү юу зарцуулах мөнгө зарцуулах хэрэгтэй гэдэг юм аа сайн хармаар байгаа байхгүй. Одоо шинэ эмнэлгийн арын алба саяны бидний хэлж ярьж байгаа те биомеханик, терапевт, эмч, сэтгэл зүйч, хоол зүйч энэ хэд бүгд байж иж тамирчин гэмтэхгүй л байхгүй. Нөгөө талаараа өрчөн сэргийлэл гарах хэмжээнд тамирчид илүү их аваад ахад нөгөө хөрөнгө оруулж байгаа хүний мөнгө хоос үүрэгдэхгүй нөгөө талаараа нөгөө тамирчид чинь тухайн одоо спонсор хийж байгаа хүний нүүр царай нь эрүүл байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бас ингээд аль руугаа яаж хөрөнгө оруулж нөгөө тамирчны карьерийг яаж удаан авч явах вэ? Яаж удаан замлыг өргөжлүүлэх үү гэдэг тал дээр бас бодмоор юм шиг санагдсан байхгүй. Тэгэхгүй бол ингээд би ганцаараа ах чинь саяны жишээтэй адилхан нэг тамирч ингэ явж байгаа тэнцээ тусламж үзүүлжсэн байл тэр магадгүй буцаад талбар руу гарч ирэх боломж байсныг үүсэхгүй шүү дээ. Тэр өөр хүн байсан бол тий. Тэгэхээр энэ тал руугаа бас нэлээ ямар сан. Тэг ингээл гадны улсуудын яг ингээд хатаархт шүү дээ. Тэр 19 онд тахгүй хамгийн анх тулгай хөвтөр ер нь спортын анаах ингэмээр юм байна. Спортын анаахаа хөгжих юм бол тамирчны карьер нэгт илүү байх юм байна. Хоёрт биеийн тамирыг тий сурталчлах хэрэгтэй юм байна. Эрүүл мэндэд ямар эрэх даваа талтайг харуулах хэрэгтэй юм гэдэг 2019 онд бид хоёр ер нь бол анх ярилцаал шийдэл тодорхой хэмжээний хүүхдүүд эмчнэрт ингээл дадлаг туршлага болгоод айлуулах заахыг хичээл өгч байна. Тэнд миний анх сэтэл тий анх сэтэл төрсөн юм юу гэхээр нөө 19 он юу боллоо 16 насны шишээд аваад би Вьетнамыг тоглолт болдог хөхгүй. Тэг чи Австралитай тоглолцоод тэгээ бүх Австрал, Макао юу хичээлээд тэг байж хахад нөгөө буфе тоолн дээр би Австралийг харсан байхгүй. Австралийн тоглолтыг өмнө үзчихээ. Тэг чи нэг нөхөр гол хийж чад алдсан 16 настай хүүхэдтэй тэр чи. Тэгээд нэг нөхөр хажууд нь бол би ингээд тандал аав л да. Хажууд нь очиад сонсон чинь сэтгэл зүйч нь ярьж байгаа. Чи дараагийн удаа чанд энэ шанс чи олдноо. Тэ тайлбарч. Тэнгүүд буфе тоолны нэг зах дээр хоол зүйчин зогсож байгаа байхгүй. Ийм хоолоо чи үгүй чи одоо энийг хийчихлэхгүй. Чиний дараа чинь тэр штеп. Тэгээ дараа нь ингээл арын харангуут терапевт нэж байгаа. Гэмтсэн нэгнийгээ бас үз. Тэр бол арын алба битүү явж байгаа. Австралчин бас дэлхийд нэлээд дээгүүр орт юм бол яг энэ арын алба байгаараа. Тэнгүү тэрнээс хараад ер нь спортын анагаах ухаан гэдэг дотор энэ салшгүй нэг баг ялж явах хэрэгтэй юм байна тий. Гэдэг юмыг л ер нь одоо ингээд олон нийтэд буюу одоо тамирчин спорт санкц залуучууд хүргэл гэж хичээгээд байна. Нийгмийн холбоо клуб баг эзтэй. Тэгэл ихэнх санхүүтэй холбоо. Гэтэ одоо улсын шигшээгийн ихтер бол санхүү байгаа ч гэсэн зарцуулалт талбаар буруу хийж байгаа л та зарим тохиолдолд тий. Тий дасгалжуулж илүү өөр юм дээр анхаарал хандуулдаг. Одоо нөө юу хоол гэдэг дээр анх нөө хөл өмг тайлбарлаж эхэлж байгаа шүү дээ. Тэгэл ингээл тамирч зарим шоуд ингэсэн л одоо Премьер лигийн тамирч таахгүй. Тэгээд дасгалжуулж байгаа юм дээр нөө Фергюсон, Арсен Венгер ярьцлага ингээл харж байгаа л хоолоо зөв сонго, уух дарсаа зөв сонго моглаа нэг гайхаад сүртэй одоо тэр дарс марсаад ямар аваатай юм те. Тэр чинь зур хамаагүй ПМ юу арх марх гооч болохгүй байгаа байхгүй тэр чинь те. Бас яг нэг тэрийг уухтаа нэг тодорхой хэмжээнд тэгэж уу ингэж өгөөд би тэрийг ярьцлага сонсчод үнд юу ч ойлгоогүй байхгүй. Энэ за хоол бол бас тодорхой хэмжээнд нөлөө байгаа. Гэтэ тийм амар чухал юм бах та те. Дээрээс нь алкоголн дэр тийм вино, ийм вино битүү, сингл молт одоо тийм баахан тийм виски яриалаа гайхсан байхгүй. Тэгээ тэрийг айгу зөв тохируул гэдэг талаар нь. За сүртэй ингэж л яг бидний нэг юуны мэдлэг муу шүү дээ. Нэг одоо алкоголын мэдлэг те. Одоо л айгу болсон баг те. Одоо стил сингл молт коньяк тэр мөсийг л удаг хүмүүс Монгол зөндөөш кол амуул ажиж. Тэр чинь уг нь айрган дээр ус иж байгаа тэл ялгаагүй юм байхгүй те. Бидний харж байгаагаар. Тэнгүүл тэгж хэлэхээр би гайхчихсан. Тэгэл нэлээд олон ч нэр ойлгож байгаа байхгүй те. Нэрэл одоо энэ тамирчид чинь те. Юу идэж байгаа ууж байгаа айгу чухал юм байна. Тэр вайны тэр орц те. Цагаан вайн нөх юм, улаан вайн нөх, роуз вайн ямар вайн нөх юм те. Тэрний араас юу ухын тэр хүртэл айгу чухал байд юм байна гэдэг ойлгож эхэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр бол хоол бол бүр амар чухал байсан нэг. Тий, хоол ойлгодгүй байсан байхгүй тий. Бүхэл бүтэн шинжлэх ухаан болоод байгаа хэрэг. Бэлтгэлийн үед ямар хоол идэх вэ? Бэлтгэлийн дараа юу идэх вэ? Тоглолтын өмнө яах вэ тий? Бүгд ингээд стандарттай шинжлэх ухаан тий. Одоо энгийн хүмүүс хүртэл тэгж шүү дээ тий. Хааста гурлаа хаснаа, ботгааснаа гэл тий. Тэр бол одоо бүр зөндөө шүү дээ тий. 9-ийн тусаа хаснаа гэл тий. Тэгээ би нэг юу харсан. Монголчууд нөө зөр сузар их өвдөг чи 9-ийн тус холбоотой юм л шүү дээ тий. Болж үл оливийн тус Баатар, Наяас дэшвта Баатар тий. Тэдэр мэдэр хоолндоо хэрэглэх ёстой гэл айгүй ол юм бас байд юм билээ шүү дээ тий. Тэр мэрийг тэгэл ойлгодог яваадсан. Би нэг юу асууж та энэ л да. Сүүлийн энэ одоо 20 жил юм уу зүрхээр айгүйх тамирчд явж байна л да энэ бол тий. Тамирчд айгүйх нэг одоо кардиак арест гэдэг тий. Зүрхээр айгүйх явж байна. Урд нь бол ингээд уншаад тахлаар зүрхээр явжсэн тамирчин баг. Яг л спортын ачаал нь баг байсан болов тий. Бэлтгэлийн ачаал баг.
тоглолтын ачаал нь бага байсан. Тэгвэл одоо ч ингээд тоглолтын ачаал айгүй өндөр болсон. Бэлтгэл айгүй өндөр болсон. Тамирчны чинь яг булчин хөгжүүлж болох чинь зүрхийг хөгжүүлнэ гэж хэцүү байлгүй тэр чи одоо тий. Тэгээ хүн ямар зүрхтэй тэрүүгээр л явна. Одоо би бол тийж л ойлгоод байна. Тэгвэл миний мэдхээр нэлээд олон тамирчин зүрхний асуудлаас орж насарч байгаа юм. Спан тамирчин байна. Хятадд нас орж байна тий. Одоо Чек Тиата гэдэг миний хамгийн дуртай өнгөчтэй нэг хятад өнгөчж байгаа хөөхгүй тий. Талбайдар өнгөрсөн тий. Марк Вивен Фо гэдэг Камерун тамирчин дэр Японд тоглож өнгөрч байгаа хөөхгүй. Анри Манри тэр хараад уйлалтай хажууд нь Франц Камерагийн тоглолтын дээр. Тэгэхээр тим тамирчид айгүй их гарч. Нэгмэл энэ зүрхээр айгүй олон тамирчид ингээд одоо зүрхний асуудлаас карьер нь дуусчих тамирчид нэлээд гарч иж байна. Тэгэхээр энэ тал дээр ямар хуу бас хоёр юу хэлэхээр байна. Хитргийг ачаал авч. Одоо булчмууд ачаал аваад томорж болж байна тий. Зүрх хитргийн ачаал авахлаар одоо яах вэ тэр тал дээр. Тамирчдын үед л ч юм бас өөр шүү дээ. Өндөр ачаал авдаг. Тэгээ спортын тамирчдын донд одоо орчин үеийн дэлхийн төвшөнд гэх юм бол шинжлэх ухаан болчих спорт сайенс гэдэг. Яг элит тамирчдын үед л одоо уг нь бол зүрхний судалгаа хийж байгаа. Тэнтэй ямар хэмжээний ачаал бол зүрхний цогцол хэд байгаа. Хүчил төрөгчийн хангамж хэр байгаа. Тэр судалж байгаа нэг институт нь ч юм уу баг нь яг тэр нэг харийн албачмаас давхар явж л байгаа. Тэгээ тэр зүрхний ачааллыг хэр дааж чадчих. Ялангуяа үгүй усын спортын тамирчдтэй эсвэл уулан давирдаг тамирчдтэй ч тийм эсвэл маш огцом одоо хүчтэй ирчим гаргадаг тамирчдад л зүрхний судалгаануудыг давхар хийж идэг. Хүчил төрөгчийн хангамж зүрхний үйл ажиллагаа. Ачаал дах чадварыг дах чадварыг. Түүнийг нөр хөгжүүлдэг. Одоо хөгжүүлэх болохоо байж шүү дээ. Зүрхээр өсвөр насны хүүхдүүд хүртэл зүрхний үгээр нас орж чадах болоод гарч ирсэн. Бага хүчил төрөгчтэй өрөөнд оруулаад тухайн хүнд ачаал өгнө. Тамирчдыг оруулаад. Тэгээд зүрхний үйл ажиллагаа хэрэг. Тэрүүгээр нь зүрхний үйл ажиллагааг дэмждэг одоо нөгөө спортын зүрхтэй болгодог. Тийм байдлаар спорт юун дээр нэг Кен Этиопийн нэг гүгчтийг юуг нь уншижсэн чинь нөхдүүд өндөрлөг газар байдаг гинэ. Өндөрлөг газар байдаг учраас бага хүчил төрөгчөөр ингээд гүгээс сурцсан. Нэг бол цагаан хийсэн яадаг үлээ бас нэг тийм чин тайлбар байгаа байхгүй. Улаан хийсэн одоо тийм одоо арай өөр байт юм уу та. Тэгвэл тэр төвдийн өндөрлөгийн гарууд чинь цусны өрөөсө шингэрд өтөрдгүү гэдэг. Яалаа өндөрлөг газар бага хүчил төрөгчөөр амьдсаар гадаа зүрх нь ингээд сурцсан байдаг ч юм. Тэгэхээр яг энэ зүрх гэдэг бол спортоор амар чухал нөлөө үзүүлж байгаа гэж хараад байгаа. Ялангуяа гүйдэг спорт тий. Гүйдэг л одоо хөл өмбөг сагс бүгд л орж байгаа шүү дээ. Ялангуяа хөл өмбөгч бол хамгийн их спринт хийдэг, хамгийн их удаан гүйдэг юм шүү. Тэгэхээр энэ зүрх бол бас спортын гэмтэл айгүй чухал болж байгаа юм тий. Тамирчны зүрх гэдэг тустай байгаа байхгүй. Яаж ачаал авд хөвчлэн одоо энгийн иргэдийгүүд бол баг цохилдог ч юм уу тий. Ингээл хүн болгон мэддэг. Гэхдээ спортоор энэ хичээлхэн зөв ч юм уу буруу ч юм. Энэ бас нэг асуулт л байгаа юм л. Гэхдээ яг ингээд дэлгэрэнгүй ярьлаа. Одоо бид нар ингээд сая ярьж байгаа тамирчны зүрхний талаар ингээд лекц одоо 1-р эмнэлгийн нэг Батөр гэдэг юм чи бас уншсан. Тэрэн дээр бол ингээд илүү дэлгэрэнгүй те ийм эмэгтэй байж байгаа спортын өндөр амжилт үзүүлсэн тамирчин гэж байна. Эннээсээ болоод ингэсэн харамсалтайгаар зогссон асуудал ч зөндөө байдаг. Тэг яг бид нар яг дараагийн дугаартай саяны спорт сайенс гэдэг спортын анх ухааныг салгаад хөдөлгөөн засалж зүрх гэмтэл талаасаа бит хоёр өөрсдөө ярьж байна. Хоол зүй талаас ингээд нэг дугаар болгоё гэж ярьчлаа. Одоо чинь Батөрийн бол нэг дугаар дээрээ бас бодцсон л. Зүрх тэгэхээр онцлог шүү. Өөрийнхөө үргэлжлүүлээд харж чухал тамирчин гэлтгүү зүгээр энгийн ард иргэд залуучуудын донд байна шүү дээ. Одоо биеийн тамирын хичээлд ороод. Тийм. Тойрог үүлэг гэсэн 1 км-гүй 2 бүлэрхэд зүрхэн цогцоноос орсон кейс хүүхдүүд байна шүү дээ. Тийм зөндөө байсан сонсч байна. Тэгэхээр онцлогооны зүрхний асуудал тийм гинтнаас орсон. Тэгэхээр онцлогооны үед манайд одоо бас яг тэр тал дээр бас яг ажиллаж байгаа үе гэдэг бас анхаарах. Манай найз гадаад байж байгаа. Жогон жинтэл байгаа хгүй урд нь яхаа сайн тамирчин байсан. Жинтэй тэгээд Монголд ирсэн найзуудтайгаа уулзал яхаа сагс тоглож байгаа хгүй над дуртай. Хөл өмгөм тоглолдог те. Сагс тоглосон чинь талбай дээр өнгөрцөн. Зүгээр найзуудтай тоглож байгаа. Тэр яаж юм тэр зүрхэл байгаа хгүй те. Тийм. Ерөөс ачаал авахгүй жоод гинт ачаал аваад. Тэмхүү гинтийн би өмнө бас эмчийн гараа ачаал авсан байж. Лаас яг өөртөө зүрхний асуудал бас байсан уу гэдэг бас. Эмчийн гараа анх эхэлж байгаа нөгөө 103-аас ажиллаж лээс. Тэгэхэд нэг талбай дээр ноц хоёрт надад тохиолдсон. Зүгээр саксны тэмцээн дээр зүрхэн зогссон. Очиход нас орсон. Тийм хоёр. Тэгэхээр яг энийг ингээл дагаа хариул ер нь одоо ингээл улс таяар эрт онцлогоо гэдэг юм яваад байгаа шүү дээ. Одоо нэг үе яваад бол эрт онцлогоо маш зөв. Нэг үе яваад бол нэлээд хийгдэж байгаа. Тэгэхээр аль болох иргэд нагаас тамирчин гэдэг иргэд бүгдээрээ л та би бүгдээрээ л эрт онцлогоонд бол ер нь жилдээ нэг удаа тий. За бай гэхэд 2 жилдээ нэг удаа бүрэн шинжилгээ өгөөд өөрийгөө ямар байна гэдэг хянаад магадгүй янз бүрийн эмгэг гаруулаас эрт илрүүлэх юм бол арга хэмжээ авах боломж зөндөө шүү дээ. Зөндөө байгаа. Эрүүл мэндийн салбарч бас нэлээд хөгжижсэн. Манай Френслей дэрний тоглож бүр зогсоод зүрхээ бариад.
Тэгээ тоглолтоо болж байгаа хгүй за би болъё гэдэг. Тэр бол би бол бодож та Азтай байл гэж бодсон шүү дээ тий. Манай ачаал өгөө үзсэн. Ачаал өгөө. Тэгээ яхаа бүхэн тэгэл газар хөвтөл болж байгаа хгүй. Тэгэл нөхөр яхаа тэгэл гараал имлэг явсан тэгэл нэг газар руу явсан л да нөхөр. Тэгмэл тэр жоохон удсан бол одоо юмыг яаж тийм шүү дээ тий. Эвгүй юм билээ шүү дээ юмыг харах гэж бас л. Одоо хойш ер нь ийм спортын гэмтлийн талаар ч юм уу спортын анаах ухааны талаар иймэрхүү подкаст хийвэл хэр тохиромжтой санагдаж байна. Гэхдээ надад бол амар гоё. Одоо тамирчид угаас айгүй их асууд юм. Одоо бид нар жил бинээс л асуу шүү дээ. Тэгвэл эмчнээс бол яг гоё нэг тийм би боддог байхгүй яг спортын гэмтлэр подкаст тэгээ bod нэг юмч алдартай болоосоо тий. Гоё мэдээлэл өгөөсөө юм тэгэхээр боддоо шүү. Тэгээ тэр юм чинь ингээд гоё подкастуудаараа ч юм уу нэг рилер ч юм уу тий. За та бүх өвдгөө хамгаалах юм бол тэгэрэй гэдэг гоё мэдээлэл өгдөг. Ахис дээр зөвлөгөө өгдөг тий. Тэгэх юм бол одоо эн чинь зөвхөн дээдлийн тамирчид иргэн дээр маш олон хүмүүс байна. Дандаа асуудалтай. Өвддөг, шагаа өвддөг, гар өвддөг, энэ өвддөг зөндөө мэддэг байхгүй. Тэр хүмүүст айгүй туслах болоо л гэж бодож байна. Маш олон хүн байгаа. Одоо бид нар тоохгүй байгаа. Та амжилтанд түрээсээ бүр ингээ алдартай болоосоо гэж боддог. Тэнгүүд одоо ингээ харахаар янз янзын эмчнэр ингээ байдаг шүү дээ. Ингээ сошиалар тий. Зарим нь үнэхээр лаг л баг шүү дээ. Зарим нь жоохон асуудалтай хүмүүс байх шүү дээ тий. Та ч өөртөө ингээ мис туслаа яадаг ийм эмч хүмүүс алдартай болоход надад бол айгүй чухал юм шиг л санагдчих. Нийтээр одоо энэ ойлголтыг аваад бүгд анхаардаг, үрчлэн сэргийлдэг тийм байх нь л одоо гол зорилго байгаа даа. Бон Монголиа гэдэг энэ хамгаалтын хэрэгсэл оруулж ирдэг зам тамирчин хүн дээр ерөөхдөө хвчлэн тейпинг айгүй их шаардлагатай болдог. Тэр нь бол ерөөхдөө бол хамгаалах хэрэгсэл тэгээд энэний дээжийг өгж байгаа юм. Энэ болохоор шилбэний хамгаалалтын шилбэний булчингийн. Тэгэхээр одоо спортоо хаяаг хөлөөлгөө тоглож л байгаа. Тэгээ ер нь яг нэг ингээд оролцсон хүмүүс айгүй их тоглолт юм. Тэгэхээр энэ бомбоноос гэж. За маш их баярлалаа. Байгаа хамгаалтайгаа. Бомбон гэдэг энэ. Намын дотор нь уян тейп байгаа тийм. Би энэ тейп болон хамгаалтан дээрээс ганц хоёр юм ярьчих уу. Тийм болов. Энэ тейпийг нэг оруулж ирдэг нэг компани байсан шүү дээ. Энэ IMDb юм биш үү? Би нөө юу тейп гэж бодсон шүү дээ. Нөө надад нэг тейп бид шүү дээ. Энэ наад юм уу те? Уянтай сундаг. Уян болон сундгуугээ цагаан тейп. Хоёр анзаа. Тэнгүүл одоо манад дэлгүүрч нь Incrediver гэдэг нэг брэнд оруулж чадахгүй бас юм нэг өвдөг хүчмүүд янз янз юм те. Тэнгүүл тэр нь болохоор нэг юу байдаг зөвхөн саарлуулан харанхуйтай хийгдэг. Тэгээд нэг би өөрөө хэрэгж үзсэн амар юу юм нөлөөт юм бэл. Энэ миний ажлын жиргэвч сунчихгүй тоглож байгаа. Саяхан штэ. Тэгээд хавдч маа одоо тэрийгээс чи хавдар авч зэмж гайхаж яа тийм урдаа болж үзсэн. Энийг хэрэглээд. Тэнгүүл тэрийг угаасаа Стефен Кори, Коби гэдэг дэлхийн том тамирчид дандаа хэрэглэдэг тийм бүтээгдэхүүн байна. Хамгийн сүүлд Новак Джокович олимп төмсөд өвдөг нь жоохон асуудалтай. Тэгээд Новак Джокович чинь Сербийн шиж чинь дээгүүр уулаан доогоор цагаан байдаг. Тэгвэл өвдөг чинь хар юм уу саарл байдаг. Тэгвэл олимпиад дээр яг адилхан өнгөтэй байхгүй. Тийм дагуу байх хэрэгтэй. Тийм энэ компани чинь ингээд саарл юм хараа л хийдэм байна. Гуйж байгаа саарлын зүгөө тоглоод. Тэр яадаг гэхээр ингээд одоо хүн гимтчгэр чинь ингээд цусны эргэл сайн байж хурдан идэх штэ тий. Тэнгүүр тэр болохоор цусны эргэлт айгуу сайжруулдаг. Тийм эмчилгээний хуцтай байхгүй. Тэгвэл цусны эргэл сайжирч өвдөг нь айгуу хурдан иддэг, хавдар буурдаг. Тэгээд одоо өвдөгний зөөр мөр багс. Тэгээд Джокович тэнтэйгээ тоглоод олимпиад айгуу сайн тоглож байгаа байхгүй. Тэгэхээр энэ юунуудыг айгуу сайн бид нэрээс ойлгох хэрэгтэй. Ялгах хэрэгтэй юм лээ. Одоо зүгээр нэг юм хятадын юу аваад ингээд өмсчдөг ч юм уу. Тэрнээс ч хамаагүй өөр юм байгаа байхгүй. Имчилгээ нэмдэж тэ. Одоо тэр Бауэр гэдэг нэг тий Бауэр фэн гэдэг нэг юуны юу дээ. Тэднийх ч юм уу шилбэл цогцолтонд айгуу сайн юунууд бас байгаад байгаа байхгүй тий. Тэгвэл яг тэрний хөлхүүд нь зөндөх байхгүй айгуу хэцүү тий. Өнгөний ярихгүй бөөн саарл юм уу? Тий 400 мянга 500 мянга тэр чи оргин байдаг. Тэгээ тэр чи яг хөлийг хамгаалдаг тий. Тэгээ цохолт Монголд орж ирээд айгуусаа хамгаалдаг. Тэгвэл хөлх нь цохолтыг бага хамгаалдаг маш хурдан яардаг ч юм уу. Тэгэхээр энэ минийг биднээс айгуусаа хоригуулах нь ялгаад яг оргиудыг хэрэглүүл зүгээр шүү гэдэг мэдчихсэн шүү. Өгмөр санагдчих надад. Тий. Одоо энэ хямдхныг нь аваад ингээл хэрэглэнгүүт нэр бараг худалчунд ганц шогшоол хуулна. Хөлрөөл бол хуулна. Одоо энэ бом онлоор Япон л та нилээн гайгүй наалддаг. Түрүүний хилдгээр адилхан үн дагаж чанар гэдэг чи яач өнөг өгөхгүй. Хямдхны нод бодлоо аваад байнгут хамгаалагчгүй мөнгөний гарц. Тэг зүгээр нэг ямар ч нэг наацсан байгаа тий. Харахад нэг одоо стил шиг л нэг мөнгө юм. Тэгээ тэр чинь нэг шогшоол хуулгарч байна. Ерөөсөн антишгөө. Тэгээ ерөөхдөө л ингээд одоо саяны булчингийн наалт чи ингэж явж байгаа татаал нөгөө физиологиороо тухайн шүрэмс хэр удаан урт одоо сун тий тэр хязгаар дээр очиод бариад өгчдөг байхгүй. Гол хамгаалж байгаа процесс нь ерөөхдөө л тэр. Нөгөө механизмаар хідэн одоо шагаа уяалаа хідэн градус ийшээ гадагшаа дутгшаа ирдэг. Тэрэн дээр нь очиод бариад өгчих. Цааш нь нэмж урагдуулахгүй сунгахгүй гэсэн. Тэгэхээр гэмт хэрэгсэл маш бага. Яг үнэ. Урьдчилан сэргийлэхээс гадна нэмэлтний. Тэгээд нэмэлт хэрэгсэл хамгийн чухал яг саяны хоёр зорилгоор. Тэгэхээр энэ бол
бүх хүн анхаарч явах хэрэгтэй. Энэ тейпид ч бас мэддгүйс юм уу? Тэгэл бараа аль дээр ч бас нэг гард бэл чи ингээл гойныхаа уртлаадлаар ингээл зэгэр ингээл юм бичдэгс. Энэ яг юу юм болоо гэл те. Гангараа чи болов заримдаа авч. Тэгсэн чи тейплсэн бохоо. Тэр чинь бид нар ч баг 7-8 жилийн дараа Монголд ирэхэд барьж үзэж байгаа. Ийм байд юм биш. Тэрийг зүү наачдаггүй те. Тий. Бас наана гэдэг чинь бараг л урлаг шүү дээ. Урлаг мэрэглийн хүн наах юм л. Тий. Хөлөө гэмтэй чи би наах гэж утсан хэцүү билээ тэр чинь. Тэгээ нэг наацсан айгу юутай шүү дээ манай френчлиг тэр чинь. Тэр ирсэн тэр хөр наалах гэх. Нөгөө тэн очиж нааж мааж өгдөг те. Гэтэдээ би бол манай дээр иж бүр өөртөө нааж мааж өгöd гоё өсөн тэднийх. Хэрэглэж өгсөн шалгуур шүү дээ. Юуны өмнө бидний хуурлагыг хүлээн авч хүрсэн ирсэн бас олон талын мэдээлэл мэдлэг өгсөн танд. Баярлалаа. За тойрч гэсэн баярлалаа. Мэргэжлийн гоё зөвлөгөөнүүд өглөө. Яг нэг салбарт нь яг нэг галан дээр нь байдаг хүмүүс ч өөр үдэн шүү дээ те. Бүх юм хүсэн мэд. Тэ гоё бэлэг өгсөн бас баярлалаа. Хүрсэнд баярлалаа. За энэ удаагийн дугаарыг энэ түрээд өндөрлж чинь та бүхэн төшөө нэмэлт мэдээллийг авахыг хүссэн, ямар нэгэн гэмтлийн талаар ч юм уу, ямар нэгэн эрүүл мэндийн зөвлөгөө авахыг хүссэн зүйл байвал мессеж байдлаар хандаж болно. Тэгээд дараагийн дугаар хүртэл өдөр баяр та. Баярлалаа баяр та. Баяр та.